үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үүгээр эхэлж байна. Би ингээд энэ удаагийнхаа зочныг танилцуулъя. Ноён Баяр Монгол улсын ерөнхий сайд асан ийм ирхэн байна. Сайн байна уу? За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. Нэлээд олон жил болсон байна шүү дээ. Тэр ярилцлага хийснээс хойш. Тийм. Шинэ газар, шинэ студидтэй болсонд баяр хүргэе. За баярлалаа. Танай нэвтрүүлгийг бол би ялангуяа өөрөө чинь ярилцлагыг би бас сонирхож үздэг хүн байгаамаа. Баярлалаа. Өргөцсөн нь бол миний нэг төрлийн хэрэгэ гэж бодож байна. Баярлалаа. Баярлалаа. Тий. За тэгээд өнөөдөр битүүрийн ярилцах сэдв энд байна. Баяр ерөнхий сайд маань ийм одоо 4 ном бичсэн байгаа юм байлээ. За эхнийх нь болохоор энэ болов нэлээд эрт бичсэн энэ 2019 онд гарсан ийм нэг ном байгаа. За тэгээд энийгээ баяжуулаад олон тийм фактууд нэмээд одоо өнгөрсөн чинь хэзээ сая худалдаанд гарч эхэллээ. 2-7 он жин үү? За номын баяр наадамч одоо 5 сарын дундуур болов уу да. За тийм 2-7 он ч. За 3-7 он ч юм уу тийм байна. За тэгээ энэ номныхын талаар ярилцах юм аа энэ зохиогчтой. За эхний асуулт энэ та яагаад энэ одоо таны энэ бичсэн энэ номыг ч одоо энэ нөгөө утга зохиолын хувьд юу гэдэг одоо тууж арман хүүрнэл мэдэхгүй одоо ямар ангилт нордг юм бол та яагаад энэ ном бичих юм санаа төрөв танд? Энэ ч одоо ерөөсө тодорхой шүү дээ. Дурсамж болоод өнгөрсөн явдлаа дурсаж байгаа л хэлбэр шүү дээ. За. Энэ бол яг надад тохиож байсан, миний оролцож байсан, миний харж байсан үйл явдал учрлын тухай л юм л да. Тэгээ би нэг тэмдэглэл хөдөлдөг тийм одоо зуршилтай оюутан цагаас болсон юм. Тэгэхлээр бол тэр тэмдэглэл хөдлөхөд бол тийм жоохон залхуутай юм байсан. Сүүлдээ бол тэр тэмдэглэл хөдлөх нь миний өдөр тутмын хэрэгцээ. Өглөө босоод нэг гимнастик оромдоод нэг шүдэндээ угаадаг шиг адилхан. Оройдоо унтахаасаа өмнө юм уу өдөр нэг жоохон зовчлоо гарах юм бол тэр өдрийн холбоотой одоо ямар нэгэн үйл явдлын тухай ч юм уу, учрлын тухай ч юм уу эсвэл энэ тэндээ сонссон сонин содон санаа энийгээ ингээд байнга тэмдэглэж явдаг. Тийм тэмдэглэл хөтлөөгүй өдөр нэг тийм хаашаа чимдээ хийдими өнгөрцөн юм шиг санагддаг болдог. Тэг яг нэг юм ном бичивэрий гэж яг тэр үед тодорхой зорилго төлөвлөгөө бол тавиагүй. Гэхдээ мэдээж одоо энэ толгой тархины одоо цаад талд нь хизээ нэгэн цагт энэ одоо тэмдэглэлүүд маань дурсамж бичгэд хэрэг болох уу да гэсэн юм бодол байсан байх. Тэгэл эн чинь нэг 10-аад жилийн өмнө байна уу да. Ганц нэг юм SMA юм тэмдэглэл нийтэлж эхэлсэн юм. Тэр нь жишээлбэл одоо цэргийн баяраар нэг цол ахиад тэгээ дараа нь одоо цэргийн цолоо тэмдэглэх гэж ширээний чимэг болгож нэг хэдэн шил арх авах гэж яваад хаминдаа журмлах гэдэг. Тэгээ цэргийн баяраар тохиолдуулаад нэг тийм та офицер, бэлтгэл офицер хүн нэг юм бичиж гэж өнөөдөр сонныхан хэлдэг шиг санагддаг юм. Тэгэл тэрнийга нэг л орой бичил өгсөн. Тэгээ бодож исэн чингүй энэ ч бас их тийм надад бол одоо эргээд санахад дурсамжтай. Бусдад бол сургамжтай байж магадгүй юм да гэж бодоод тэр жил Америкийн нэг эмэгтэй загасчид манайд ирээд энэ 25 дугаар телевизийн Алтай битээр тэднийг зохион байгуулж авчиад тэгээ нэстэг тэрэгний осол болдг юм. Тийм байсан. Тэр тухайга бичүүл зүгээр юм болоо да гэд. Тэгээ дандаа нэг адлын явдал бичээд явах уу? Би ч одоо өнгөрсөн амьдралдаа бас янз янзын үйл явдалд улс төрийн хүрээнд одоо энэ ухамсарт амьдралаа өнгөрөөсөн учраас улс төрийн талын чиглэлийн юмнууд л зонколчихсан юм л да. Тийм бай. Тэгж явсараагаа л одоо энэ 7 жилийн өмнө энэ анх 60 хоног. 60 хоног гэдэг нь нөгөө нэг
хэрэг үүсгээд бидний чинь нэг мөрдөн суулгалаа штэ. Тэнд суусан юмныхаа тухай тэр үед бодож байсан юмныхаа тухай гаргачихъя да гэсэн тийм санаа төрсөн юм. Тэгээд данжар хоног гэхтэр бол нэг тийм шоронгийн тухай юм шиг, тэмдэглэл юм шиг юм болох дээр тэр үед чинь яг 60 хүртсэн өнгөрж явсан юм. 62 3 та болсон байв да. Гэхдээ тэгээ яарн миний амьдрал ганц одоо тэр мөрдөнд суусан юм одоо гол үйл явдал биш шүү дээ. Өөр үйл явдлууд бас бий дээгээд бодсон. Тэгээ тэрэн дотроос нэг 60-ны бутархай буюу одоо энэ 60-ыг одоо илээс төвж авсан. Тий одоо тэгэл санаанд орж ирсэн юм янз янзын тэмдэглэлүүд. Тэгээ нэг тэмдэглэлийн дэвтэр гэдэг юм бол хүний одоо амьдрал одоо нэг тийм хронологи юм да. Цаг тооны бичвэр юм биз дээ. Тиймэрхүү байдалтай л одоо энэ ном бүтсэн. Тэгээд эхний ном гараад овоо эрэлт хэрэгцээтэй байна гэдэг. Тэгээд нэг жил 2 жилийн дараа нөгөө номоо дахиад хэвлээд гаргахгүй бол номын сангуудаар дууссан байна. Гаргах уу гэж Нэвко хэвлэлийн газраас надад санал тавьдаг юм. Гэхдээ тгийл да гэд. Тэгээд тэр чин төлөвлөгөөндөө ороод тэр чин хэвлэх үйлдвэр мөлдөртэйгээ харин тэгэхээр нь одоо үгүй хөөе ганц нэг сэдв нэмчихүүл яасан юм гэж. Тэр үед бэлэн болцсон байсан юм. Гэхдээ тгийл да гэд. Тэгээд ганц нэг сэдв нэмсээр бай тэр хөөе нөгөө нэг номын чин хэмжээ итэрчглээ. Нэг номонд багтахгүй. 2 болгоод гаргачихдаг юм билий. Гэхдээ тгийл да гэд. Тэгээ би ч өөрөө бол бас гэх юм нэг шамдаагүй юм. Тэгсээр байтал одоо энэ 3 ботын хэмжээний текст өрөлдсөн. Зарим нь ороогүй шүү дээ. Тийм. Бас цаана нь үлдсэн хэдий юм байдаг. За тэгээд сурдаа тавих зорилттой тэмүүлэлтэй байх үднээс за намраас болдг юм уу, хойтноос болдг юм уу да гэдэг ингээ орхицсан байгаа санаатай. За тэгээд хоёулаа ингээд энэ ботоор нь явъя гэж ингэж бодож байна би. За. Тий. За эхний бот нь 60 хоног 60-ны бутархай нэртэй. За тэгээд дотор их олон бүлгүүд байдаг. За онц бөгөөд бүрэн эрхтгээд эхэлж байгаа юм. За та нөгөө элчин сайд Оросд элчин сайд байсан тухайгаа эхэлж юм лээ. Тэн дээр эхний асуулт юу байх вэ гэхээр энэ их үрийг тэглэхэд та тэнд одоо яг элчин бай таарсан. Тэнд одоо хамгийн их ажилласан байх хэвээр. Тэгвэл яг баяр гэж хүн элчин сайд тэр өрийг тэглэхэд яг яаж оролцсон юм бэ гэдэг тийм мэдээлэл бол жишээлбэл би олж үзээгүй юм. Та энэ тухайгаа дурсах уу? Энэ ингэс юм л да. Хүний ном дээр ч гэсэн байхгүй юм байлээ. Тийм, миний одоо миний л бодлоор. Аливаа дурсамж хамгийн гол юм нь бол үнэн байх хэрэгтэй. Үнэн бодит байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол одоо миний дурсан өгүүлж байгаа энэ үйл явдал учрал янз янзын одоо түүхэн үйл явдлууд боллоо шүү дээ. Их хөр жишээлбэл дарсан. Энэний гэрчүүд нь өнөөдөр дийлэнх нь амьд сэрүүн байгаа юм. Тэм учраас хоёр дахь шаардлага нь бол одоо тодорхой үйл явдал хүний тухай бичиж байгаа бол одоо үнэн худал нь маш тодорхой илэрхий гараад ирэх хэмжээний байх хэрэгтэй. За 3 дахь зарчим бол уншууртай байх хэрэгтэй. Нэг тийм зарим дурсамжийг би ингээд эхэлж байгаа тэгээд дийлэхгүй орчдөг юм. Яагаад вэ гэхээр бол хитрхи албаны хэлээр гэх юм уу тухайн үедээ чухал байсан байж магадгүй тодорхой газрын тогтоол шийдвэр энэ төр оруулсан ч байх шиг. Тэгээ тийм имийг ингээ уншихад надад бол сонирн биш байдаг. Тэгэхээр ер нь жоохон адал явжуулах гэх юм да. Тэгээд ер нь бол сэдвэн хичнээн хүнд байсан ч гэсэн бичлэг нь аль болох хөнгөн уншихад хэлбэр байх зүйтэй юм болов. За тэгээд одоо олон зарчим бий л дээ. Хитрхи урт байж болохгүй. Мэдээж миний одоо элчин сайдаар Москвад ажиллаж исэн хугацааны ажлын одоо гол амжилт үзүүлэх юм бол энэ их хүр тэглэхэд оролцсон явдал шүү дээ. Энэ дотор байсан юм. Яа за. Тэгээ би ерөөсөө тэр чигээр нь их хөрийн хэсгийг чухал сэдв учраас
дотроос нь салгаад авцсан. Одоо ороогүй хэсэгт нь байгаа юм. Ерөөсөө их үр гэдэг сэдв маань тэр чинь зөвхөн одоо ганц элчин сайдын нүдээр харснаар бичиж болохгүй л дээ. Их үр гэдэг ер нь хаанаас бий болсон юм? Ямар учиртай юм? Юунаас бүрдэж байсан юм? Энэ асуудлыг шийдэх гэж зөвхөн одоо инквайр ерөнхий сайд за тэгээд Москва суусан элчин сайд баяр нар зүтгийг өгөхгүй юу? Их олон жил энийг хөөцөлдөж явсаар байгаа л тэгэл 2003 онд шийдэгдэх одоо хавьсгалын тохироо нэг гэх юм уу да нөхцөл бүрдсэн ийм юм. Тэгэхээр энэ их үр гэдэг юм бол тусдаа орох дараагийн өмнө орох юм байна. Тэгээ одоо энэ дотор багтаагүй учраас энэ уг нь хамт явж ирсэн юм. Тэгээ онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд гэдэг одоо нэг юм тэмдэглэлийн гарчигтай тэмдэглэл дотор явж ирснийг би суглаад авсан. За ойлголоо. За тэгээд энэ нэг одоо яг нөгөө эд яригдаад байгаа тэр нэг Орос Хятад хоёрын хооронд тавих хийн хоолой асуудал анх одоо миний ойлгосноор таны номноос би юу гэж ойлгосон гэхээр энэ чинь бид нэг яагаад байгаа юм биш гойгаад байгаа ч юм биш тэр Ходорковский гэж ЮКС гэж компани энэ чинь анх санаачлаад энэ идээг нь гаргаад тэгээд тэр Ходорковский гэж хүн чинь Монголд нөгөө төр офис байгуулад энэ төр явжсэн. Тэгээд тантай уулзаад тэгээд бүр даашаа бүр Ельцин ерөнхийлөгчийн одоо манай баг үнд ерөнхийлөгчийг ажлын айлчлал хийхэд хүргэжсэн ийм юм байлаа шүү дээ. Зүгээр одоо ингээд яхад бид нэр ингээд олон жил Оросуудыг гуйчхаад яг одоо ингээд бүтгэж яхад нь бид нэр эндээс үгүй мүгүү гэж хэлэх болохгүй ярихгүй гэж зарим улс төрч тийм ярьдсан байлээ. Энд дээр та ямар тайлбар хэлэх вэ? Хоёр өөр юмны тухай яриад байгаа юм. За. Ходорковский гэж хүн бол ЮКС гэж нэртэй Оросын газрын тос олборлдог, боловсруулдаг, нефть бүтээгдэхүүн болгон дотооддоо бөгөөд гадааддаа зардаг том компанийн одоо нэг эзэн шүү дээ. Газрын тосны хоолой тавья гэж байсан юм. Газрын тийм биш. Одоо яригдаад байгаа нөгөө Сибирийн сүр хүч хоёр гэдэг тэр чинь бол байгалийн хийн асуудал юм. Тэгэхээр хоёр өөр одоо бүтээгдэхүүн. Гэхдээ тухайн цагта Оросын талаас бас тийм санал яригдчихл байсан юм байл лээ. Давхар тавьчих юм. За. Хийн хоолойгоо ч явуулъя. Зөв. Газрын тосооч явуулъя, хажуугаар нь хийн хоолой явуулчих. Ягаад гэвэл тэр чинь нөгөө газар шорооны ажил их хийн шүү дээ. Шин том одоо юу траншей ухал таарна. Тэрэн дотроо одоо дулаалга, малаалга, элдв долоо юм хийж таарна. Тэгээд тэх юм бол нэг биш хоёр дурбаа тавьчихвал яасан юм бэ гэсэн санаа хүртэл явж исэн юм билээ. Тэгэхдээ тэрний газрын тосны нөөц нь хаана байгаа юм бэ гэдэг асуудлаас болоод орхигдоод зөвхөн одоо түүхий газрын тосол нийлүүлэх асуудал дээр тулсан юм гэж тухайн үедээ би ойлгож байсан. Юу гэж нөө байгалийн хий гэж юу? Байгалийн хийгийнх нь хэмжээ одоо тийм их байгаагүй байхгүй юу? За. Одоо тэр чинь жилдээ одоо манайд одоо 50-50 гэж яриад тий. Оросын тал нь бол хүсэлтэд тавиал Хятадын тал нь дургуцаач байгаа юм шиг эцсийн хариугаа өгөхгүй байгаа асуудал бол энэ байгалийн хий. Тэр байгалийн хийг хаанаас авъя гэж байгаа юм бэ гэхээр бол баруун Сибирээс. Баруун Сибирээс татъя гэж байгаа байхгүй юу? Тэнд бол дэлхийн одоо байгалийн хийн асар том нөөц байдаг. Тэндээсээ Европ руу гаргаж байсан Оросын холбооны улс. Тэгээ тэрнийгээ одоо Европ нь хүлээж авахаа болцсон. Одоо харилцаанаасаа болоод энэ Орос Украины дайнаас болоод болцсон. Тэр их нөөцийг л Аз руу Хятад улс руу чиглүүлэх гэсэн ийм санаатай юм шүү дээ. Энэ бол одоо яригдчихэж байгаа санаа. Намайг элчин сайд байх үед уу одоо 21 дугаар зууны ихэнх шүү дээ. Тэр үедүүд Кавкта гэж одоо энэ эрхүү мужид байдаг орд газар байдаг юм. Кавкта нь бол овоо нөөцтэй юм гэсэн. Гэхдээ жилдээ 30 40 50 тэрбум шометр куб одоо байгалийн хий өгнө гэх юм бол хөрөлцөхгүй болчих юм билээ. Тийм учраас бол давхар нэг яригдэж үзээ тэгээ болцсон ийм л сэдвэл шүү дээ. За.
За энэ хортой тамхи гэж нэг бүлэг байна. Энд дээр нөгөө та сурагч байхдаа та хэд нэг шин сургуульд хойрлогч очиод 9 сарын 1-нд тамхи татж байгаа. Тэгээд тэр одоо тэр Цэдэнбалын зоригт гэж хүн залуу хүүхэд одоо тэр үеийн сурагч үрж ирээд тэгээд та хэдийг та нар болмол гээд тэр одоо би бол өөрөө бас социализмын бүтээгдэхүүн. Тэр бол яг миний нүдэнд харагдаад байгаа байхгүй юу? Тэр үеийн тэр үзэл суртал тэр одоо биднээс чинь тэр марксизм, ленинизм, коммунизм юу гэдгийг одоо тийм юмар хүмүүжүүлжсэн. Тэрний одоо шаардлага мардлагыг биелүүлэхгүй бол яадаг тухай. Тэр бол яг л одоо миний нүдэнд бүр яг харагдаж байгаа. А би тэгтээ бол Монгол сургууль сурж исэн арайч бас танай орос сургуульч гэдэг юм уу тэр Филатова аваа очиж загнах хэмжээнд бол арайч байгаагүй л дээ. Тэр талаар бас таны бас богинохон тайлбарыг сонсъё. Яг хөтэ тэр л үеийн одоо зураглал юм л да. Намайг баг байхад манай ээж аав хоёр эрдмийн мөр хөөгөөд гэртээ тогтдгүйс. Аав бол намайг одоо 1-р ангид орох үед бол Москвад байсан. Москвад эрдмийн ажил хийж түүхийн ухааны дэд эрдэмтэн цолоо горилж авсан үе. Ээж маань биологийн чиглэлийн загас судлалын хүн. Тэгээд тэр үед бол бас л одоо эрдмийн ажлаа хөөгөөд одоо хөдөө гадаа яваад эрхүүгийн их сургуульд бас дэд эрдэмтэн болох тийм эрдмийн ажлаа бичижсэн үе. Тэгээ имээтэйгээ бид тэр хоёулахнаа үлдсэн байдаг. Тэгээ Орос сургуульд оруулах шийдвэрийг бол имээ мань гаргасан. Гэхдээ ер нь их удаан бодоогүй юм шиг байна лээ. Тэгээ би чинь тэр үе 6 настай байдаг. 9 сарын 1-нд 6 настайгаа байгаа байхгүй юу? Би ч 12 сарын сүүлд төрсөн учраас оны төгсгөлөөр 7 хүрэх гэдэг. Тэгээ тийм хүүхдийг Монгол сургуулиуд авдаггүй байсан. Одоо бол тэгээд сүүлд бол Орос сургуульд орно барина гэдэг бол нэлээд тийм одоо арын хаалга маалга элдв яриа мараа энэ төр болж иж ордог. Тэр үед бол олдож байгаа сургууль нь Орос сургууль байсан байхгүй юу? Тэнд нэг оочрлоод авах чинь байхгүй, хүмүүс ч нэг өгдөггүй. Тэгээд хамгийн гол нь бол манай гадаанаас автобусанд суугаад шууд сургуульд очихдаг. Сургуулиас нь буцаагаад хүүхдүүдээ одоо энэ Оросын элчин байгаа газар чинь бол нэг зэлүүд талбай байлаа шүү дээ. Ямар ч барилга байшин байхгүй. Тэрэн дээр л тэр хүүхдүүдээ автобуснаас асгачихдаг л байсан. Тэгээ имээд бол бас жоохон амар байсан юм болоо да. Тэгээд цэцэрлэг энэ төр гээд цэцэрлэг гэхэд бол биднийг Орос цэцэрлэгт өгсөн. Одоо төв шуудангийн баруун хойдолд юм да. Нэг цэцэрлэг байсан. Тэгээд тэр нь Орос цэцэрлэг. Тэгээд имээ маань тэр Орос цэцэрлэгт өгсөн байдаг. Тэгж жагаад Орос сургуульд өгсөн байхад бол аав тэнд нэг тийм сэтгэл хангалуун байгаагүй. Энэ одоо ингээд ээж автаа ярихгүй хүүхдийг ингээд сургууль цэцэрлэгийн шийдээд авах юм уу гэж тухайн үед би жоохон байсан учраас ээж үстэй тий. Тий. Одоо бороо том байхгүй юу? Тий, бороо том. Одоо гимнаст төгссөн хүн. За. Одоо 20 донд л одоо нөхрөө дагаад Монгол руу орж ирсэн. За яг тэгэл янз янзаар л ярьдгийн 37 онд өвөг маань аваа явчихдаг нь зөвл цусгаас зугтаж Монгол руу зугтаасан гэдэг юугаар 37 онд барьж аваад тэгэл Орос сургууль болгосон юм байгаа юм л да. Тийм бил. Имээ маань өөрөө Орос дуу хүмүүжлтэй учраас бол намайг бас нэг жоохон тийм Орос хэлтэй болоосоо билээ, Орос хүмүүжлтэй болоосоо билээ гэж боддог байсан юм шиг. Тийм учраас бол одоо нөгөө охин нь хөргөн хоёр нь номын мөрөөгөө явцсныг нэлэмдуулаад өөрийн хараад миний хувьцааг шийдээд явсан л байгаа байхгүй юу. Тийм байна. Тэгээд Орос сургуульд байхад бол тэгэл янз янзын юм ямарчлаа гэсэн давуу тал нь юу вэ гэхээр бол нэг онцгийн чармаалт гаргалгүйгээр Орос хэлтэй болчихж байгаа. Тэр чинь жоохон хүүхд учраас бол амьсгалж байгаагаар идж байгаа хоолоороо дамжуулаад тэгэл Орос хэлтэй болчихж байгаа юм л да. Сул тал нь юу вэ гэхээр бол нэг тийм ирэмдэг зэрэмдэг хэлтэй.
дандаа орсоор юм заалгаад байгаа учраас монгол хэлэндээ муу. Монголынхаа имийг ер нь бараг мэдэхгүй шахав. Тэгээ Монголынхаа талаар ямар хэзээ яаж ойлголт олдог вэ гэхээр сургуулийн завсарлагаанаар юм уу? Амралтын үеэр ч юм уу? Эсвэл хичээл дараад ч юм уу? Тэгээд нэг тийм хоёрдмол ертөнцид амьдарч өссөн онцлог байдаг юм л да Орос сургуулиар явсан улсуудын. Тэгээд тэр чинь сургууль нь бол элчин сайдын яамны дэрэгдэх байгаа юм. Тэр үед чинь Оросын зөвлөлт холбоот улсын элчин сайдын яам гэж их том байгууллага. Дээр нь зөвлөлтийн хичнээн мянган одоо мэрэгчлэтнүүдэнд ажилладаг байлаа. Тэгэхээр бол одоо дунд сургууль заавал хэрэгтэй. Тэгээд тэнд нь бол за намайг сургуульд орж байхад бол ер нь 50% байсан байх. Оросууд нь тэгээд нөгөө ангид дүүргэлтэнд бол монгол хүн хэрэгтэй болж байгаа үстэй. 5-6 хүүхд суулгачаад хичээл заагаад ах тэр багшийн салин малингаас авахулаад тэгэхээр ангид дүүргэлтээ бодоод монгол хүүхдүүдийг их дуртай авдаг байсан юм шиг байгаа юм. Сүүлдээ тэр нь харин 70-аад онд бол ер нь нэлээд тийм давуу талтай болж ирээд энэ хүүхд үлдэртээ тэргүүл орос хэл сурчих юм байна штэ. Гэт орос сургууль нь бол одоо тийм ховор бараа болж арын хаалгаар элдв долоон цохолтоор ингээ ордог тийм л болсон. Тэгээд сурж байгаа л яах вэ? Сэдэн болдаргын хүүхэд Москвад амьдардаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд яах вэ? Бас одоо насан турш гэж байна. Тэгээ Монголд одоо авцраа сургуульд өгдөг гэхтэр л яг тэр 71 онд улсын цэргийн хажуутлын шин сургууль ашиглалтанд орж таарад бид чинь хаа байсан консулын дэнж рүү явдаг байсан улсууд хотын төвдгэрийнхээ хажуухан талд сургуульд ороод тэнд нь тэгээд одоо болдаргын хүүхэд хувирлагдаад очиод тэгээд онцгой орчинд өссөн хүүхэд шиг байгаа юм тэр чинь 50% татдаггүй барьдаггүй тэрнийг жигшдэг тийм орчинд байгаа л бидэнтэй таарал уг нь тавьсан шаардлага нь зөв шүү дээ. Та нар яах дээр одоо ингээд дунд сургуулийн сурагч биш тамхи татдаг юм. Тамхи татдаг юм бол ягаад сургуулийн орчинд ингээд татж байгаа юм. Ерөөс тамхи гэдэг чинь эрүүлэнд муу гэж уг нь бол зөв шаардлага тавьж байгаа юм л да. Тэг яг тэр үеийн хүүхдүүдийн лүгээр сахилгагүй дэггүй банднаар л байсан. Тэгээд энэ ижил үеийнгийн хүүхэд тамхи татах муухай хортой мортой өгтөр бидэнд бол бас нэг тийм өртөө тулаа үзсэн юм шиг болол бяцхан шоглол тэрнээсээ бол үйл явдал өрнөл. Тэг хамгийн гол нь тэгээд тэр үед чинь нөгөө альва юмыг л зөв хүүхдийн нэг мөө юу байлаач гэсэн тэрийг нэг заавал үдэс сурталчулж идэг нэг тийм тэр нь л аимшигтай байсан байхгүй юу. Тий, яг хөө тэгээд хүүхдүүдийн хооронд болдог юмыг бол ээж нь хэмзэг хүлээж авсан юм шиг байгаа юм. Москвагаас Монгол руу хүүхдээ шилжүүлээд ирээд дөнгөж сургуульд явж ихсэн ихний өдөр нөгөөх нь Монгол хүүхдүүдэд чаглуулсан нэг зодож барьсан юм байхгүй шүү дээ. Ганц нэг нодроод авсан юм л байдаг баг тийм шиг байлээ тий. Зүгээр би үзэгчтэй юу гэж хэлэх чинь гэхээр яг энэ номын эхний тэр хортой тамхи юу ингээ унших юм бол одоо бидний үе одоо хүүхд үе ч гэдэм одоо ямар тийм үзэл сурталын хүн дарамтанд байсан бэ гэдгийг л орчин үеийн залуучууд бол ойлгох юм байна. Тэгээд айгүй л өмшөхгүй гайхацхаагаад гэж. Тэр чинь бол бид азтай бас ямар нэг тийм хортой үр дагавар тийм байлээ. Тусаагүй сургуулиас хөөхгүй юу юм бас. Тий, тэр чинь тэгээд сургуулиас хөөхтэй бас нэг тодорхойлол дагалддаг штэ. Тий. Одоо хөснөх дагалддаг хасгаад нь бол тодорхойлолт нэгээ. Тэн дээр бол нөгөө Монгол зөвлөлтийн найрамдлын эсрэг мэсрэг болоо явчих юм бол тэр дээд сургуульд орох барих дараа нь ажил төрөлтэй болох бүл саад болох байсан байхгүй. Тий. За хоёулаа жоохон шуурхаа явна. Энэ эхнийхээ ботыг дуусаагүй үжидэг цагийн 3-1-т болсон байна тий. За энэ дээр нөө 60 хоног гэдэг юу байгаа эхний юм дээр. За тэн дээр та нөгөө 18 онд нөгөө мөрдөнд ороо 60 хонсон тэр тухайгаа бичиж байгаа маа. За тэгээд мэдээж тэн дээр бол та одоо ингээд би юунаас болоод яач би ямар гин тэр хийцэн гэл ингээд аягүй хэрэгцүүлж бодоол ингээд бүх юм бодож байгаа юм. За тэн дээр тэгээд тэр Батулга гэж тэр үеийн ерөнхийлөгч байсан Батулга гэж хүний тухай одоо та хэрэгцүүлж байгаа юм.
За тэн дээр тэгээд нэг тийм одоо сэтгэл эмзэгцлэмэр гэдэг юм уу одоо мэдээлэл байгаа юм. Тэр нь юу гэхээр Батулга тэр өөрийнхөө туслах тэр ганц өх гэж хүнтэй хоёулаа нийлээд хятадын нэг компанитай нууцаар одоо тэр чинь хоёулаа сайд танаас засгийн газар 2 сайд байж байгаа шүү дээ. Нууцаар хоёулаа тийм нөгөө нарийн төмөр зам тавих гэрээ хийсэн байсан баг. Та тэрийн санаандгүй олж мэдээд ингээд яасан. Тэгтээ би тэрийг хоёрын дуудж ирээд тэрийг одоо өчнгөө болгуулад ингээд дууссан юм а. Тэр үед та яагаад арга хэмжээ аваагүй юм бэ л гэж би гайхсан байхгүй тэр хоёр нөхөрт. Нэгд бол тэр зурсан юм гэрээ биш юм. За. Хоёр уран одоо альва асуудлаар ингээд тохирохтой эхлээд нэг тийм тэгвэл яасан юм гэсэн санам бичиг байгуулдаг юм. За. Одоо тодорхой тоо хугацаа айлдууд болоо юм байхгүй. За. Ерөөс нэг энэ чиглэлд хамтарч ажиллавал яасан юм бэ гэсэн урдчилсан саналаа тэмдэглэсэн тийм л санамж бичиг. MOU гэж Memory of Understanding гэж нэртэй тийм эрх зүйн талаас хүчин чадал багтай. Зүгээр хоёр талын санаа оноог л тэмдэглэсэн тийм зүйл. Яагаад энэ дээр арга хэмжээг яагаад гарсныг нь би одоо ултраа ойлгодгүй юм. Яагаад гэвэл тэнд чинь юу яам бай тухай засгийн газрын дангаараа шийдэх хэрэг байхгүй. Тийм баг тий. Улсын их хурлаас үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байж тэр нөгөө төмөр замын том бодлогын асуудал чинь шийдэгдэх учиртай шүү дээ. Гэтэл нэг яамны зурсан хүн нь Баттулгач биш. Дид сайдгаан хуйг нь зурсан байгаа байхгүй. Тэр ягаад бол хятадын талаас дид сайд нэрсэн байсан. Тэрнийг яагаад дуулиан болгоогүй юм бэ гэхээр бол нэгдүгээр тэрний чинь ингээд хоёр талаасаа хүчингү болгочих юм бол хэрэгжихгүй гэсэн үг. Хоёрт бол бид нар чинь хамтарсан засаг байгуулад том асуудал шийдэх гээд явж байгаа улсууд шүү дээ. Тэр дотроос нь одоо тэгээд юм хүм дэлбэлээд, мин дэлбэлээд тийм ээ. Чивидээ хүрээд нэг бол огцорх байсан үсэг. Нэгийг тэгэл засгийн газраас гаргах оруулах асуудал гарч ирж шүү дээ. Тийм ба. Тэр чинь их хэврэг улс төрийн талаас их тогтвор муутай үе байсан учраас за тэгээ яршиг да гэл ингээл өнгөрөөж байгаа асуудал юм л да. Тий. Тэгээ тэр нь бол цаашаа яваачгүй. Зүгээр хятадын талд бол жоохон тийм сонир сэтгэл үлдээсэн байж магадгүй. Тий. Яамны сайд нь дэд сайд нь хүлээж аваад цөмөрөө инги тэг хятад нь мэл гайхах нь үстэй. Нөгөө нэг яриад исэн монголчууд чинь хамаг замаа нарийн царгаар тавихаар болцсон. Энэ орд газруудын одоо эзэмшил гэдэг юмнуудыг тэн дотор оруулсан. Одоо үнэхээр хүн гайх байтугай уншсан хүн саваад унчихмаар юм байсан байхгүй юу. Тэгээ тэрний ямар нэгэн практик юм уу эргэцэн үр дагавар гараагүй учраас бол тэгээд энэ асуудлыг орхигдсон байдаг. Би зүгээр тэн дээр юу хувийнхөө юм зөв өрсөн гэхээр Женко гэж хүн чи одоо энэ 2009 оны 3 сар тийм нарийн төмөр зам тавийг хятадтай ингээд санал байгуулаа явж исэн мөртөрөө тэр 14 онд 15 онд илүү одоо энэ нөгөө MCS чинь өөрийнхөө хөрөнгөөр ингээд төмөр зам тавьж яхад нь тэрийг болиулаад ингээд одоо зөвхөн манайх өргөн царигтай байна гэд тэгээд нэг кино меню хийгээд ингээд юм уу цоолоод ингээд манай хөгжлийг хэдэн жилээр хойш татсан нөхөр шүү дээ тий. Зүгээр тэр үед нь тэр нөхөрт арга хэмжээ авцсан байсан бол ингээд аврахгүй байсан болов уу гэж зүгээр би номыг уншиж байхдаа тэр үедээ бодож илаа. Яг тэ тухайн хүн, тухайн сайд, тухайн яамны бодлого нь тийм савлгаатай л байсан. Тарах гэдэг шүү дээ тийм ээ. Монголын бүх төмөр зам нарийн царигтай болцсон байснаа тэртээ тэргүй одоо ингээд урагшаа гаргах хүн тээвэр эрхлэхгүй зөвхөн нөгөө гаргасан нүүрсээ урагшаа тээвэрлэх замыг хүртэл одоо өргөн царгаар болдог хүртэл одоо ингээд туушрлууд яваад байгаа үстэй тийм ээ. Бүх зам нарийн царигтай байснаа нүүрс зөх зам нь хүртэл одоо нарийн царигтай байж болохгүй өргөн царигтай байх хэрэгтэй гэж чинь туушрлууд байхгүй. Энэ бүхэн нь бол одоо бидний ажилд манай хөгжилд бол их садаа болсон л доо. За хоёрдугаар бот 70 нөхөөс замын үзүү гэдэг нэртэй. За тэр дотроо миний одоо анхаарлыг татсан хамгийн одоо юу болвол бүлэг болвол Путиний цэнхэр нүтгэж байгаа. За би ч нэг хувийнхээ хувьд одоо ингээд энэ түүхэн улсуудыг бас ингээд боддог байхгүй юу? Энэ ямар хүмүүс байд юм бол одоо жишээлбэл тэр 5
том өндөр түвшний хилцээ яаж явдгийг бол тийм ээ энэ төр гэсэн тийм одоо дотороо тэгж их тийм сониуч юм уу байсан. Тэн дээр та бол маш тийм сайхан хариултуудыг өгсөн байлээ. Одоо энэ том улсуудын хооронд гэрээ хилцээр яаж явдгийг ч гэдэг юм уу те. Тэгээд хамгийн гол нь тэр эхлээд тэр нөгөө нэг Путин ерөнхийлөгч чинь 2000 оны 11 сар төрийн айлчлалыг Монголд ирсэн. Тэр тухай тэгээд тэр нэг зоны ордон заавал үлээж аавна гэж багуун ерөнхийлөгчтэй хичдэг тэгээд тань дээр нэг баах ажил нэмэгдээл ингээл тэгээд тэр оройн зоог моо гэд тэн дээр ингээд яг нөгөө одоо хүмүүсийн харьцаагаар л явдсан байж тэгээд альва төрийн ажилч байсан гэдгийг би тэн дээрээс ойлгож авсан байхгүй. Гэхдээ яг энэ ажил хийж байгаа төрийн ямар ч өндөр албан тушаалтай альч улсын хүн цаана зүгээр л одоо нэг бодгал байгаа шүү дээ. Хүн л байгаа шүү дээ. Тэр хүний л харьцаа. Тэр үе чих их өвөрмөц үе байсан юм аа. Оросын холбооны улс, өвөл холбоот улсын удирдлага Монголыг тоож ирдэггүй байсан. Одоо сайн муу хэлүүлдэг Брежнев даргал манад 2 удаа ирсэн байдгийн шүү дээ. 66 онд нэг нөгөөх нь 74 онд билүү дээ. 2 удаа ирсэн байдаг. Ирэх болгондоо тэгэл одоо тэр хорооллыг барьна, сургууль барьна, энэ цахилгаан станц барьна гэдэг ийм шийдвэрүүд гаргаад явдаг. Бидэндээ бол одоо ачтан буурал тэрнээс хойш ерөөсөө зөвлөлт холбоот улс, Оросын холбооны улс удирдлага ерөөсөө манайд ирдэггүй байсан. Тэгсэн Путин ерөнхийлөгчээр сонгогдоод хагас жилийн дараа 2000 оны 3 сард ерөнхийлөгчээр сонгогдож байгаа юм. Албан тушаалда 5 сарын ихээр урддаг юм. Тэгээд ерөөсөө 6 сарын дараа Монголд айлчлахаар болж байгаа нь бидний хувьд бол одоо бас нэлээд том үйл явдал болсон л доо. Тэгээд тэр үеийн Путин гэдэг бол үнэхээр би хувьдаа ямар сайхан залуу удирдагчтай болвоо манай хойд хөрш маань тамирчин хүн. Жодогийн мастер хүн шүү дээ. Тэр алхаа гიშгэ мишгэ юм уу бол их тийм хөнгөн шингэн. Тэр үед 50 хүрээгүй байсан байх гэж байна уу те? Тэр үед хүрээгүй байсан байна. Тийм байна. Хүрээгүй байсан. 47-8-тай байсан юм уу да. Залуу хүн хэлж тэгээд яриа хөөрөө нэг тийм нааштай. Одоо нааштай гэдэг нь бол одоо жижиг орны сонирхол минерхол бид нар хүлийн жившөөрн хоёр тал харилцан ашигтай байх ёстой гэсэн ийм яриатай. Ер нь бол энэ хөгжлийн зам бол арчлын зам юм энэ гэсэн ийм яриатай. Ийм л хүн Оросын холбооны улсын ерөнхийлөгч болсон. Өмнө нь байсан Ельцингойтой харьцуулах юм бол хамаагүй дэвшилт үзэлтэй тийм л хүн одоо надад санагдсан. Би шин тэгэхэд багуун ерөнхийлөгчийн тамга газрын даргал хийж ирсэн хүн шүү дээ. Тэгээд тэр хүнтэй уулзаад ингээд суухад бол мундаг сайхан залуу дэвшилт үзэлтэй даргатай болж дээл гэсэн одоо ойлголт төрж ийсэн. Тэгээд тэр эхний одоо миний авсан ойлголтыг би тэр юундэ буулгах зүйтэй юм аа гэж би бодсон. Путиний тухай миний ойлголт энэ хооронд хэд өөрчлөгдсөн. Тийм байлээ. Тэгээ одоо жишээлбэл 2000 оны Путин сүүлд бол би ерөнхий сайд болоо тэр хүнтэй чинь одоо албаесоор улсаа төлөөлж яриа хэлцээр хийн штэ. Тэгэхэд дүрж байгаа сэтгэл арай өөр. Тийм байл. Одоо ингээд дайдагдгээд хоёр талаас хэдэн зуун мянган хүний амнаас эрүүлмэл тохирцсон байгаа үеийн Путин гэдэг ингээд гурван өөр хүн бол дараад байгаа байхгүй. Тэр энэ Путиний синхронууд гэдэг нь бол одоо эхний үеийн гэх юм да. Залуу Путиний тухай миний ойлголт юм байна. Тэгээд та нөгөө нэг элчин байхдаа бас нэг орж уулзсан байдаг. Ер нь нилээ хэдэд уулзсан байдаг. Ерөөсөө үгүй шүү дээ. Элчин сайд байхдаа бол би итгэмжлэгч уух бичгээ барих гэж л гадаадын олон элчин сайд нарын дотор шин 20 30-аад хүн байдаг баг.
Хоримтлуулж байгаа л тэгэл бөөн элчин сайд нарыг нэг өдөр хүлээж аваад нэг хүн ерөнхий сайд байхдаа нэг орж уулзах гэсэн чинь амар ууртай хүлээж аваагүй. Тэр чинь дараа нь. Тэр чинь дараа нь би ерөнхий сайд болцсныхаа дараа. Ерөнхий сайд болцсныхаа дараа. Тэр үед бол эн чинь 8 он Медведев ерөнхийлөгчээр сонгогдсон хэрнээ тангар өргөх ёслол нь 5 сард болох байхгүй юу? Тэгэхээр Путингой хуучин ажиллаа буюу ерөнхийлөгчийн ажиллаа хийж байх үедээ одоо намайг хүлээж авч байгаа юм. Уг нь тэгж хүлээж авдаг байхгүй юу? Харин дамжин өнгөрж байгаа. Тийм. Та нөгөө Вен руу явж ирсэн тий. Австрали руу явахдаа замдаа тэр үеийн Оросын холбооны улсын ерөнхий сайдтай яриа хэлцээр хийжгээд цаашаа явах хэрэгтэй байтал таныг Путин хүлээж авахар болсон шүү гэж. Тэгээд ороход бол одоо жоохон тийм таагүй байдалтай уулзалт болдог юм. Тэр нь бол одоо энэ манай ураны асуудал, мордын асуудлаас болсон гэдэг нь бол явц дундаас үлдээ ойлгож байгаа байхгүй юу? Би ингээд таны номыг ингээд уншихаар одоо энэ Путиний цэнхэр нүд ч гэдэг юм ингээд яхаар та ингээд хүнийг их тийм ажиглаж ялангуяа нүдрүү нь харж үйл хөдөлгөөний аягүй харж ингэж тэгээд дотор дүгнэлт хийгээд тэгээд одоо тэр харилцагчаа гэдэг юм ярилцагчтай юу ярих вэ гэдгээ энэ тэрэ тийм сайн боловсруулдаг тийм хүн гэж надад санагдсан шүү. Яг би залуу байхдаа зэрэг салагдаад нэг хэсэг сэтгүүлч хийж байсан юм. За. Тэгээд сэтгүүлчийн ажил чинь бол одоо юм анзаарах, тэмдэглэх тэр маань надад бас хэрэг болдго юм болоо да гэж боддог л доо. Тийм байл. Тийм учраас бол тэнд цэнхэрнүүд мөдөнтер гэдэг одоо гарах юм бол Путиний нүд цэнхэр биш шүү дээ. Тийм үү. Ер нь энэ нүдний өнгө гэж сонин сэдв байт юм байна лээ. Би бас нэг эмч хүнтэй би ярьж үзсэн. Энэ нүдний өнгө яагаад өөрчлөгддөг юм бэ? Жишээл манай хүүхд төрхтөө хав харнуудтай, мойл шиг харнуудтай. Тэгж яагаад явц дундаа яагаад монголчуудын нүдийн хар биш? Бормигийн өнгөтэй болчдөг юм бэ? Яагаад гадаад хүний нүд жишээлбэл цэнхэр байснаа саарл болчдөг юм. Өөрчлөгдөд юм. Өөрчлөгдөг юм байна. Наснаасаа болдог байх. Наснаасаа болохоосоо гадна тэнд чинь бас уур хилэн оволцоод ирэхдээ нөгөө цэнхэрнүүд нь саарл болчдөг. Тэрнийг л би ухаандаа ажиглаж байгаа байхгүй юу? Харин тийм байлээ. Тэр үед чинь одоо манай дэд үтсийн сая жигжид байгаа байсан юм. Тэгээ жигжид байгаа битээр гарч ирээд ярьж исэн байхгүй та анзааруу сая нүднийх нь өнгө харин тийм чинь одоо цэнхэрнүүдтэй залуу хүн байсан чинь нэг тийм багил саарл өнгөтэй ууртай нэг хүн сууж байна штэ гэж жигжид байгаа надад тэгж хэлээд ингээд бит хоёрын анзаарлалт ажиглалтай гэж л болж исэн байхгүй юу? Тэгэд энэ нөгөө анх одоо ингээд мардаг ингээд хамтарч эзэмшээгээд ингээд Оросын тал манад та ерөнхий сайд байсан санал тавиад та болохоор зөрүүлээд Японыг оруулъя ингээд гуруулаа болъё гэд ингээд санал тавиад байгаа юм. Тэгээ эхлээд та ингээд их олон Кириенко энтергоороос атом энтер уулзахад нөгөөдөл чинь нэг сайн зөвшөөрж өгөхгүй байгаад байгаа байхгүй тий. Тэгээд сүүлд тэгээд таныг Астана төлөө Путин ерөнхий сайд байхдаа уулзаад за нэр Японыг оруулахын зөв ч юм уу гэд ингээд яачих байгаа байхгүй юу. Одоо тэр бодлогооч гэдэг юм өөрчилчихэж байгаа юм. Тэр одоо яг юунаас болсон юм бол та юу гэж боддог вэ? Эднэр ер нь бол Японыг оролцуулъя гэсэн тийм бодол байгаагүй юм билээ. Тий. Япон Оросын харилцаач бас тийм амар биш. Одоо ч амар биш. Нөгөө хэдэн арлуудаас болоод гэтэл Монголын ерөнхий сайд гэж нэг хүн одоо энэ хуучин хоёлаа ашиглаж байсан юуг л ашиглая л да гэсэн саналыг Оросууд тавьдаг. Тэгээ манай хамтарч ашиглаж байсан чинь байхгүй шүү дээ. Орос тангаараа орж ирээл тэр нэг хаалттай хотуулгуул тэндээсээ хавчвдаг юмнуудаа аваад гаргадаг. Төмөр зам тавьчихсан тэрүүгээрээ аваад гаргадаг. Монголын оролцоо тэнд нутаг дээр л байгаа болохоос биш Монголын оролцоо гэж байгаагүй. Тэгээд энэ удаад бол одоо ийм чухал ордыг хамтарч ашиглая. Оростойгоо ашиглая. Тэгвэл Японтой үйл зүгээр юм биш үү?
энэ чинь Японы хөрөнгө оруулалт, Японы технологи хамгийн гол нь эргээд баахан цөмийн цахилгаан станцтай Япон улс гэдэг чинь асар том зах зээл байна бидний. Тэгээ ийм байвал яасан юм бэ гэж бид бодож байгаа маа гэж хэлэхэд Оросын тал эхлээд дургу байсан сүулдэ эргэлзэж эхэлсэн сүулдэ зөвшөөрсөн байхгүй юу? Тийм байх. Энэ зураа бол бидний хэлээдсэн асуудлыг шийднэ гэж хэлээд монголчуудаа хөөрхөн мэхэлсэн байдаг. За. Өөрөөр хэлэх юм бол тэр Мардай гэдэг чинь бол 97 оноос хойш ашигт малтмуулын хууль гараад гадаад дотоодын ямар ч аж ахуй нэгж тийм ээ дарааллын журмаараа л тэр хайгуул лицензийг авчдаг байсан шүү дээ. Яг энд Канадын компани орцсон. Багаас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд тэр хөрөнгийн одоо ямар нэгэн байдлаар хэрэг тэр эсвэл Канадтай хамтрах хэвээр. Канадтай хамтрахгүй гэх юм бол ядаж нөхөн олгуурыг олгоод гаргах хэвээр байхгүй юу? Тэгээд тэр гол одоо бичиж байгаа зүйл юу вэ гэхээр бол хоёр орны харилцаанд би өөртөө дүгнэлт өгж байгаа. Энэ бол миний буруу байхгүй юу? Нэгэнт л одоо Канадын компанийг тэндээс гаргаад Монгол Оросын хамтарсан үйлдвэр байгуулад тэрэн дээрээ Японыг оролцуулъя гэж байгаа бол Канадын талд нөхөн олгуур одоо олох асуудлыг албан ёсоор баримтжуулах хэрэгтэй байсан. Эхлээд уулзалтын тэмдэглэлд албан ёсоор оруулаад дараа нь хоёр засгийн газрын хоорондын хилцдэг асуудал дотор энийг оруулаад ингээд ном журмаар нь явуулах хэрэгтэй юмыг бол одоо бид нар бол тэртэргүй шийдчих штеп. Та энэ санаа зовлтгүй гэдэг үгэнд нь хууртаад цаашдаа ийм үгэнд нь хууртаж болохгүй юм шүү гэж одоо шин цагийн удирдлагуудаа би одоо бас анхааруулж бичиж байгаа маань тэр. За одоо тэгэл одоо ах нар маань одоо юу гэж л хуурж ив гэж Оросын хувьд бол тэр $20 сая, $25 сая бол юу ч биш шүү дээ. Гэхдээ Путин амлсан юм бол тэгээ бүтчил таарна штэ гэдэг ийм ойлголтоор надтай манай намын нөхдөөч тэр үеийн төр засгийн удирдлагуудч тэр бас ингэж л хэлдэг байсан. Ингээд л сүүлдээ юу бол таарсан тэр чинь Канадын компани Оросын талаас ямар нэгэн нөхөн олгуур Оросууд амлсан одоо тэр үйлдэлээ хийгээгүй. Тэрнээс болж арбитрийн шүүх тандаад эн чинь эхлээд эн чинь асар том мөнгөөр одоо биднийг яасан штэ. Оруулсан хөрөнгө нэг 13 сая л байсан юм билээ. Тэр Канадын компани Мартай. Тэгэхдээ бид нар чинь оруулсан хөрөнгөө нэхэмжлэхээс гадна бид нар ингээд ашигласан болвол ирээдүйд ийм их ашиг олох байсан гэд санаанаасаа мангартаа тавиад эхлээд нь $200 сая нэхэмжилдэг байх шүү. Тэр нь яригдсаар агаад манай хуулчид одоо юу оролцсоор байгаа нэг 70 сая дээр тохирсон байдгийг. Тэр мөнгийг Монголын засгийн газраас төлсөн шүү дээ. Тэгэхээр тэр нэг сүүлд одоо тэгээд за Японыг оруулах байрыг тэр Канада гаргачих энэ төргээд гэж Путин ерөнхий сайд хэлдэг нь биднийг зүгээр л хуурсан юм байна тийм үү? Тэр юуны ашиглахгүй сонирхол угаасаа байхгүй юм байна шүү. Үгүй юу? Ашиглах сонирхол байсан баг. Яагаад гэвэл одоо тэр Мардагаас хойш 300 км-ийн одоо зайд энэ ураны баяжуулах том үйлдвэр Оросын тал ажиллаулдаг. Тэр чи ерөөсөө ураны нэг том судал яваа юм л да. Тэрний нөөц нь олон жил ажиллахад хүрэлцээгүй болсон. Тэгэхээр Мардай нөөцийг дээр нь нэмж вэж олон жил тогтвортой ажиллах тийм болцоотой болох тез үн гарсан байсан юм билээ. Нэгд. Тэгэхээр бол уг нь ашиглая гэж бодож байсан. Тэгээд өөрсөндөө ашиглая гэж бодож байгаад манай талын саналыг хүлээж аваад тэр саналын дагуу Путин 9 оны 5 сард Токиод очиод Оросын холбооны улс Японы засгийн газар хооронд цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээнд зурцсан байдгийн шүү дээ. Бүрөө. Тийм нөгөө Мардайдаар хамтарч ажиллахын тулд гэрээ байх хэрэгтэй шүү дээ. Тийм биш. Тэгээ буцахсандаа Токиогоос буцаж ирээд за би сая Японд энийг зурчихлаа. Одоо хамтарсан компани байгуулъя гэдээ ингээд уг нь явж байсан юм. Тэр хооронд нөгөө нэг Канад нөхөн олгор болох асуудал яригдал байсан юм. Өө асуудал байхгүй бид нар төлчихнө л гэдээсэн. Тэг гол асуудал бол Фукушимагийн
цөмийн цахилгаан станц цунамид нэр өгдөөд Чидэн онлоо. 11 он шиг санагдаж байна. Тий. Өөрөөр хэлэх юм бол төсөл дөнгөж ингээ яригдаа дээзүү мэзүү хийгдэж байгаа үед Фукушима нэвгүй болоод тэгээд Японы засгийн газар ерөөсөө энэ цөмийн цахилгаан станцууд чинь нэг аюултай эд байна. Одоо бодлого эргэж харъя барь энэ төр гээд ингээ зогсоодсон байхгүй. Одоо ч гэсэн тодорхой шийдвэр бас гараагүй. Тэгтээ Япон шиг улс жижигхэн газар нутагтай. Ямар нэгэн одоо байгалийн эрчим хүчний өөр их үүсвэр байхгүй. Нүүрс мөрс юуч байхгүй шүү дээ. Одоо газрын тосмос, хими байхгүй. Тэгээ тийм газар, тийм асрыг өндөр хөгжилтэй, аж үйлдвэр хөгжүүлсэн 120-30 саяын хүн амтай асар их эрчим хүчний шаардлага байгаа байхгүй юу? Тэнд бол цөмийн эрчим хүч хөгжүүлэхээс өөр арга байхгүй. Одоо дэлхий чинь эргээд тийм ээ нэг хэсэг цөмийн одоо станцуудыг волюмолигээд одоо Герман чинь одоо дахиж сэргийхээр ярьж байна шүү дээ. Ягаад гэвэл эрчим хүчний тийм эхний хөрөнгө оруулалт нь их өндөр байдаг. Сүүлдээ бол одоо энэ атомын цахилгаан станцуудын аюулгүй байдал энэ төр гэдэг бол их өндөр хэмжээнд хангагддаг болсон байна. Явж ерөөсөө хамгийн найдвартай одоо энэ юу бол энэ атомын цахилгаан станц тэгээ сэргийгдэх эрчим хүч гэдэг ийм онол руу очиж байна шүү дээ. Тэгэхээр ирээдүйд магадгүй мартаа дээр энэ Япон Оросын хамтын ажиллагаа дахиж өрнөөсөө билээ л гэж би хувьдаа боддог. Яг гэвэл дэлхийд хамгийн өндөр аюулгүй байдалтай тийм цахилгаан станцуудыг хийдэг газар нь бол Франц улсын нэгээр дагнсан учраас Францын их сайн. Дараа нь бол Японы хордог юм. Японы одоо жишээл Toshiba компани бол дэлхийд энэ цөмийн эрчим хүчний тоног төхөөрөмж, турбин, мөрбин өөр одоо бусад юмнуудыг ингэж нийлүүлж байна шүү дээ. Ягаад гэвэл аюулгүй байдлын өндөр одоо баталгаатай өвдөө учраас тэгээд ирээдүйд энэ ямар нэгэн байдлаар сэргэх байхаа л гэж би бодож байгаа юм. Тий. За тэгээд энэ дараагийн нэг бүлэг байгаа маань намын генсек гэдэг. За тэр та нэг эрхүүд нэг энэ жил болгон болдог эдийн засгийн форумд оролцсон тухайга бичиж байгаа юм. Таныг нөгөө элчин байлгүй тэр юу байлаа та? Элчин сайд байсан. Элчин сайд байсан тий. Тэгээд эндээс нөгөө танай намын дарга их хоёр уцтаад чи нөхөр төр юунд ингээ манай засгийн газар төлөөлөв. Намайг төлөөлж орох гэж байгаа юм. Харин тий. Их хурлын дарга болсон байгаа байхгүй юу? Их хурлын даргыг өрсөн тэгээ би очиж чадахгүй учраас тий. Их хурлын даргыг их хурлаас нөгөө эмиг сайхан тэргүүтээ дэд дарга болов биш байнгын орон дарга групп очиж байгаа юм. Тэгээд нөгөө орсуудад болохоор манай гол энэ баяр шүүгээд хэлсэн гэж байгаа юм. Тэгэхээр тэндээ нөгөө таныг л нөгөө орсууд ч бөөцөлөл гоё машин шинээр үйлчлээд ингээд байдаг. Яг нөгөө одоо таны сарангаар хичээлээ хамаагүй илүү их хурлын юуны дарга, байнгын орон дарга их сайхныг болохоор ерөөсөө өвчлүүлэхгүй ч илүү тоохгүй энэ төр байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр одоо ямар учиртай тэр их хурлын дарга энэ хоёр тэгээ хэлсэн учраас тийм юм болоод байгаа мó. Би тэрнийг бас нарийн сайн ойлгоогүй. Жишээ нь улсын хурлын дарга урилгатай өөрөө очиж чадахгүй л ямар нэгэн байдлаар хин нэгэн албан тушаалтанд бие төлөөлөгчөөр оролцох эрхээ шилжүүлдэг тийм практик бий л дээ. Тэгэхдээ яагаад тэнд сууж байгаа элчин сайдыг өөрийнхөө бие төлөөлөгч гэж Оросын талд аль биесээр мэдэгдээд улсын хурлаас орж байгаа гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорон дарга инх сайхныг зүгээр их хурлаа төлөөлж яваа төлөөлөгчийн хэмжээнд авааш тавьж байгаа нь гаяхта манайхны л одоо хийдгэл сонин ажлуудын нэг болов тэнд чинь бол асар их зөрчил үүсэж байгаа юм. Надад ч гэсэн бас таатай биш байгаа байхгүй юу? Оросууд нь би хэлж байгаа юм очиад. Одоо би бол зүгээр л элчин сайд шүү дээ. Улсын хурлаас байнгын хорон дарга тэргүүтээ бас 2-3 гишүүн бас дагалдаж очив. Тэгээ ийм байх шүү дээ гэсэн уучлаарай манайх бол хоёр гадаад яамнаас тохирсон ёсоор таныг бол бие төлөөлөгч үзээд ингэж төлөөлөгчдийн тэргүүний хэмжээ. Тэр чинь төлөөлөгчдийн тэргүүн гэдэг нь зөвхөн нөгөө нэг гой машин унахаас гадна тэр чинь үг хэлнэ. Тийм ээ? Усаа төлөөлж.
За яриа хэлцээ элдв долоо юм болох юм бол тэнд нь ахалж орно гэсэн үг. Тусгай харшид байрлуулсан. Тэр харш маршаас нь би гараа явуулсан л да. Тийм үү. Төлөөлөгчдөг хамт байё. Тэр яг хөдөө манайхны л одоо зөвлөн хэлэх юм бол сайн бодоогүй зохион байгуулалтмуудтай магадгүй хоёр хүний хооронд юм уу эсвэл ямар нэг хоёр байгууллагын хооронд үл ойлголцол төрүүлчих гэсэн тийм бас муу санаа байсныг би одоо жишээл үгүйсэхгүй л дээ. Аа тий. За дараагийн нэг бүлэг долгион гэж байгаа. Одоо таны найз одоо талигаарч болсон юм байгаа. Тэгээд тэн дээр нэг оюутан байхдаа цаадах чинь нэг сахилга гутаад нэг сургуулиас өгдөх болоод ингээд тэр битэг орсогч өөр хотоос Москвад ирээд элчингийн нөгөө одоо оюутан хариуцсан хүн дээр ирсэн ингэж байж байгаа. Тэгээд тэр дээр одоо бас л нөгөө бидний үеийн тэр нэг улс төржилч гэдэг юм одоо тэр нэг үзэл суртал юм да. Одоо яг илэрч гарч байгаа юм. Одоо та нөгөө найзтайгаа нийлээд долгионыгаа аврах гэдэг нэг оюутнуудаар гар үсэх зурлаа бидний нэг батлан даалт мал гаргаад ингээ явсан чинь тэрий чинь мушингүй уйлаад ингээд та хэрийг өртөр ингээ хөөх тухтай ингээ болчихж байгаа байхгүй юу. Тэгээ тэр чинь бидний л үе одоо нөгөөх л үзэл суртал маань тийм л амар байж тэл гэж би тэр үед бас харж илаа. Гэхдээ яг хөтэ энэ одоо ийм л юм л да. Би одоо 70-тай. Тэгээ яг одоо тийм тохиолдол манай үеийнхэн одоо миний олон найз нар яг амьдралынхаа тэн хагасын бүгд найрамд Монгол Орд улс гэдэг. Одоо нэг намтай марксизм, ленинизмээр удирдуулсан ийм улсад бидний амьдралын хагас нь өнгөрсөн байдаг. 90 оноос хойш 92 оноос хойш шинэ үндсэн хуультай болсноос хойш бид Монгол улсад амьдарч байна. Арчилсан дэглэмтэй, олон номын тогтолцоотой, зах зээлийн эдийн засаг руу тэмүүлж яваа ийм улс шүү дээ. Тэгэхээр бол тэр бидний оюутан байх үед бол тэр бүгд найрамдах Монгол Ард улсаас зөвлөлт холбоод улсад ах トゥ угийн найрамдал зөвлөлт холбоод улсад сургууль сурч байгаа хүүхдүүд байхгүй юу? Залуучууд. Тэгэл тэр үед бол жишээл одоо бидэнд янз бүрийн юм тохиолддог байсан. Тэгээ би тэрүүгээрээ нэг зүйлийг би хэлээд байгаа юм л да. Одоо ухаандаа албан ёсны номлолд нь тийм ээ их зүв юм байдаг байхгүй юу? Чи нөхөртөө туслах ёстой. Нэг нь одоо олонныхаа төлөө, олон нэгийнхаа төлөө энэ төр гэж албан ёсны уриалаа озон юм тийм бол залуу үеэ бол одоо тийм одоо санаагаар хүмүүжүүлнэ. Хөдөлмөрийн хүн хамт олон нөгөө өмнөө хүмүүжүүлнэ. Одоо тийм хөл юм ярина шүү дээ. Тэгээ одоо найз нөхдийн хүрээ нь бол нөгөө нөхрөө одоо зөв замд нь гаргана, барин туслана, барин энэ төр гэж. Гэхдээ яг тэр номлолын дагуу л одоо бид нар багасаа хамт өссөн залуу маань бас одоо нэг тийм эвгүй юмд орооцолтой сургуулиасаа хөөгдөхдөө тулахт нь албан ёсны номлолоор л одоо хаандаа бид нар олон нэгийнхаа төлөө зүтгэж байгаа юм. Бодит амьдрал дээр очих тэр нь худлаа лоозун байсныг зарим нэг хүний үйлдэл шүү дээ. Тийм ээ тийм. Бүгдээрээ биш. Хин гэж хүн блээ тэр. За тэр хүний нэр мэр дээр би хэлмээргүй нөө тийм. Одоо зайлуул тийм урхан болцсон. Сайн бол манай аав ээжийн сайн танил. Харин тийм байл. Охин нь манай ангийн хүүхэд. Бүр тийм байсан. Нөгөө л орс сургуульд явдаг. Эцэг эхийн хурал мурал дээр тэгэл манай ээж аавтай хамт сууж идэг байсан л хүн байх л та бодвол. Тэгээ энэ хоёрын зөрүү байгаад байгаа юм л да. Тэрнийг л гол нь гаргаад тэгээд яг хөтэ одоо бидний үерхэл тэр үед ч одоо тийм хатуу бас одоо бас нэгэн том бэрхшээл сорил давж байгаа юм л да. Тэгээд даваад одоо бид нар одоо бүх насаараа сайхан үерхсэн долгио маань жилийн өмнө бурхан болсон доо. Тэгээд сайхан үерхсэн тэгээ би одоо долгионыгаа дурсан санаж тэрнийг өөр нэртэй байгаад би долгион гэдэг нэртэй болсон. Энэ номонд миний хоёр найзын тухай байдаг. Нэг нь долгио нөгөөх нь авираа. Авираа байл. Тий. Хоёулаа бурхан болсон. Хоёулаа бурхан болсон. Хоёулаа одоо би энэ бидэнтэй байхгүй ч гэсэн өөрөөсөө ингээ байгаа юм шиг бид нар ингээ цоглоход тэр хоёрыг байнга дурсч идэг л да. Нэг талаасаа бол одоо баг залуугасаа үерхсэн үерхлийн
эд шид хүчийн тухай байгаа юм. Нөгөө талаас бол тэр үед бол бас л ингээд нэг одоо өнөөдрийн нэг ярьдаг үгүй шүү дээ, давуу стандарт гэдэг. Наана нэг юм номлодог, яг тэр номлолоор нь явъя ихтер буруутчихдаг нэг юм болоод байна шүү дээ. Болсон байхгүй юу? Тийм байлээ. Тэгээ харин тэр элчин сайд хин гэж хүн байсан бэлээ. Тэр харин бас нэг наантай цаантай Тэр чинь ханддаг учраас тэр одоо тэр чинь манай Москвагийн намын хорон дарга хүн элчин зөвлөхийн ранктай тэнд намын ажлын хариуцаа суудаг байсан байхгүй юу? Элчин сайдын дараах хүн. Тэгэхээр бол намын ажилтнууд гэдэг нь бүгдээрээ л нэг тийм өдгөө улсууд байсан юм биш байгаа байхгүй юу? Бас намын ажилд бол ажил амьдралын туршлагатай юмыг наантай цаантай харддаг. Алдаж онж байгаа юм байвал тэрнийг засахыг оролддог. Жохон одоо буруу зөрүүг гიშгсэн залуучуудыг цаашаа түлхэх биш наашаа татаж явъя гэсэн сэтгэлтэй улсууд тэр үед бас байсан л байхгүй. Элчин сайд нь банзрагчгүй гэж байсан. Тэгээ банзрагчгүй тэр элчин зөвлөх намын хорон дарга нь усан цэрэнгүй юм. Сүүлд энэ Монголын үйлдвэрчний төв зөвлөлийн дарга байсан хүн л дээ. Тэр хүнтэй би эргэж уулзсан тухайга бас нэг тийм дурсамж байдгийг. Энэ саяны номонд ороогүй. Хамгийн гол нь шүү дээ. Тэгж надад тусалчаад. Гэхдээ тэгэл одоо оюутан хариуцсан хүн нь оруулаад ирсэн бол тэгэл хөвгөд явуулж болно шүү дээ. Аваад үлдэж байгаа юм. Авч үлдэхдээ чи оюутны отряд ажиллаж хамаг мөнгө одоо энэ оюутны зөвлөлдөө тушаан шүү нөхөр минь. Тийм байл. Чамд одоо анхаарууллаа гэдэг тийм чанга дуугаар анхааруулж байгаа. Сүүлд нь би орлогч сайд болчиход Москва явах онгоцонд лусан цэрнгуутай таардаг. Үйлдвэрчний төв зөвлөлийн дарга хүн. Тэгээд тэр үед чинь нөгөө эрхүүд Улаанбаатараас нисээд эрхүүд цэнэглэж яваад тэнд нэг тийм өглөөний цай уучгаад Москва руу шууд нисдэг байсан юм. Тэгээд эрхүүд буутсан байхад нь би ганцаараа сууж байхад нь төхөж очиод лусан цэрэнгуй сайн байна уу, би одоо тийм хүн байна гэд тэгсэн лусан цэрэнгуй намайг таньсан байх гэж би бодож байна. Тэгсэн хэр нөгөө тийм үү? Өтгөө сайн л байна шүү дээ тэгвэл. Тэгээд би чамайг тэр үед ингэсэн гэж одоо нэг тийм ач гавьяага яриаггүй. Цөлөх сайхан Монгол ир байгаа байхгүй юу? Тийм үү? За тэгвэл одоо бас л зөв юм хийсэн юм байж. Тэгвэл шийдтэй ингээ аваа явж байгаа юм бол сайн байна. Авч тус юм нэг. Өөр юу ч хэлэхгүй байна. Них ач гавьяага яриад одоо 100 грамм аваад өгч одоо юу гэдэг ч юм дээ. Тэгээ бас нэг тийм юу юм дээ сайхан бас нэг эр хүний шинж. Бас нэг нуруу гаргаж чадж байгаа залуу явсан бидэнд бол бас л том сургамж болж байгаа байхгүй юу? Тийм байна. Тэр маань ороогүй. Би тэрний тухай бас нэг хаана билээд нэг оруулчихъя гэж бодоод байгаа юм. За дараагийн нэг бүлэг нь элчин сайдын толгой. За энэ бол одоо хамгийн инээдэмттэй хэсэг байсан. Тэрийг бол би уншаад зөндөө инээсэн. Тэгээд тэр нэг хүнээр одоо наадмын өдөр таныг нөгөө ханны толгойн дуртай гэдэг эндээс нэг найз чинь онгоцоор нэг хүн дайгаа явуулчихж байгаа юм зайлвал. Тэгээд тэр хүн ширмэтийн буудлын дээр нөгөө толгой нь өргөдөд өөрөө жоохон хил ус муутай. Тэгээд хиний толгой наад чи энд хэрэгтэй гэсэн чинь элчингийн толгой галава таслаа гэж хэлсэн гэдэг. Тэгээд тэрний за тэр яг амьдрал тохиодог нийттэй нарийнтай юмнууд байдаг шүү дээ. Тэгээ энийг ингээ бичсэн юуг бол одоо эхний ном 7 жилийн өмнө гараад сүүлд 20 онд ял аваад та бид нар чинь ингээд бөөнөрөөл 10 гаруй хүн ашиглалаа шүү дээ. Тэгээд сууж яхад одоо дараагийн 3 дахь хөлтөнд нь байгаа Шоронгийн мөгд наримт хулс дотор тэр нэг ахлах тогооч гэж 20 жил шоронд суусан хоригдл байгаа юм. Тэр хүн тэр намайг олоод уншсан. Намайг тэнд ирсэн гэдгийг дотоод нөгөө нэг шуудан гараа мэдсэн мэдээллийн холбоогоор тэгээд нэг чансан толгой чансан өгтөж авсан. Тэр чинь ингээд амьдралын ингээд нэг үйл явдлын хэлхээ усал сонин байдлаар иргэдэг юм байна даа л гэдгийг харуулж байгаа байхгүй. Тэгээд номынхаа шагналыг
Би толгойн хэлбэрээр, шансан толгойн хэлбэрээр авсан. Бас нэг сонин тохиолдол баггүй. Мөнгөөр авч болдог тийм ээ. Олон түмний таашаалаар авч болдог. Бид толгойгоор бодит одоо материаллыг хүнсээр авч болдог нэг жишээ. Тийм байна. За тэгээд авирэ гэж үлэг байгаад тэр бол та сайн найзгаа их сайхан дурссан байна лээ. Цог энэ төр явж байсан тухайга. За энэ уг нь бол нэвтрүүлгийн цаг өндөрлөлчлөө. Гэхдээ яг одоо сунгаад хоёлын ярилцсан одоо та 3 дахь номын тухай үлдлээ шүү дээ. Тухай үлдлээ тий. За 3 дахь ном болохоор 80 нажид шоронгийн бүгд найрамд тус гэж байгаа. Энэ нажид гэж юу гэсэн үг вэ? Нажид гэж ерөөсөө үлийн үрэл гэсэн үг л. Үлийн үрэл гэсэн үг юм уу тий. Товчхон хэлэх юм бол тойл бичигт бол 2-3 тайлбар бий, тэрний ихтэй гол тайлбар нь бол үлийн үрэл гэсэн үг л. За тэгээд шоронгийн бүгд найрамд тулс гэж одоо юу бэ? Бүлэг бий. За тэн дээр та бичиж байгаа 20 оны 7 сарын 22-нд Чингэлдээ дүүргийн шүүхээс 5 жилийн ял аваад ингээд тэр өдрөө ингээд 409 дугаар анги руу одоо ачигдж байгаа тухайга тэгээд тэнд одоо хэрхэн оргижсэн тухайга ингээд их дэлгэрэнгүй бичсэн байт юм байлээ. За эхлээд та бүхэн чи одоо энэ 18 онд ер нь танаас ингээд анх ингээд 20 цагтаад ингэх үедээ ийм нөгөө нэг одоо энэ мөрдөх байгуулагч авилгатай тэмцэх газар чинь нэг зохион байгуулалтыг дэм тэргийн бүлэглэл маф байгуулсан гэсэн тийм зүйл ангаар тануусыг шалгаж эхэлсэн юм байл шүү дээ. Тэгээд тэр маань одоо ингээд тэр олон жилийн хугацаанд 2 жил гаруй шалгасан юм да. Одоо тэгээд энэ хугацаанд ингээд термин нь байхгүй болсоор байгаа ингээд хамгийн сүүлд нь оюут толгой компанид одоо төлж шахсан гэсэн тийм л юмар таныг ялсан байт юм байлээ. Зүгээр яг тэр шүүх хурал дээр одоо яг ямар яриа болсон та бол доторх намаа ингээд цагаатгачих байх гэдэг итгэлтэй байсан юм байлээ. Тэгээд тэр төлөө жоохон дэлгэрэнгүй ярьж болох уу? Олон ярьсан дөө. Одоо гол нь бол захиалагтай ял өгж байгаа нь тэнд байгаа бүх хүнд л тодорхойлсон байдгийг. Ягаад гэвэл тэр чинь хэдэн өдөр ингээд шүүх хурал яваал байгаа шүү дээ. Тэгээ мэдээж эхлээд одоо бидэн дээр үүсэхтэй бол аймаар чанга ялтай, хүнд ялтай. Та зохион байгуулалтаа гэмт бүлэг энэ гэсэн сүртэй үгтэй. Одоо тэгэл нөгөө оюут толгойн гэрээнээс хор хахуул авсан ч үлээ те. Тийм юм бас байсан те. Тэр нөгөө зохион байгуулалтаа гэмт бүлэг гэдэг нь бол хамгийн айхтар. Тэгээ тэр нь явж байгаад алга болчихж байгаа юм. Нөгөө зүйл ингээ өөрчилж байгаа юм. Дараа нь авилга руу орж байгаа юм. Авилга авсан байж болцсохгүй гэж шалгаанаас. Тэгээд тэр нь бас батлагддаггүй юм. Тэшин баталгаа нотлогоо байх хэрэгтэй шүү дээ. Би авсан юм бол надад өгсөн байх хэрэгтэй. Өгсөн факт, үнийн дүн мөн одоо юу гэдгийг. Тэгээд нөгөө Америкт байдаг хэдэн хаус маус болоо явчихдаг юм. Тий. Тэгээд тэрний чинь шалгах гээд манай улсын ерөнхийлөгч Америкт ажиллахдаа 2 хүсэл тавьж байгаа юм. Сибирь шатаад байна. Путинтэй утсаар яриач та. Тий. Хайрын Сибирь шатаад байна шүү. Тий. Тэгээ хоёр дахь асуудал нь манай ерөнхий сайд байсан Баяр гэдэг хүн хоёудлогоон гэрээ байгуулахдаа баахан авилга авцсан. Тэгээ танаад баахан одоо үйл хөдлөх хөрөнгө худалдаад авцсан юм байна. Тэр баримтуудыг нь одоо бидэнд гаргаж өгөөч гэж. Тэгээ манай хоёр улс бол тэр үед одоо ч бас байхгүй лөө гэж бодож юм сайн нарийн мэдэхгүй байна. Эрх зүйн төсөлцөх гэрээ гэж байдаг байхгүй хоёр улсын хооронд байгуулдаг. Тим гэрээ бол одоо Баттулга ерөнхийлөгч ажиллаж явах үед бол гэрээ байгуулагдаагүй байсан. Тэгэхдээ эндээс прокуророо дагуулад албан ёсны айлчлалынхаа үеэр тийм хүсэл тавихтаар Америкийн ерөнхийлөгч нь гаргаад өгчих. Ямар материалууд байгаа бүгдийг гаргаад өг. Гэдэг нь нөгөө суур хүчиг баримтуудтайгаа байж таараа шүү дээ. Тэр байшин авсан бол хэн авсан? Гол нь ямар хөрөнгөөр авсан юм бэ гэдгийг шалгаад тэгээ зөндөө их материал ирүүлсэн байдгийг. Хэдэн гигабайт чимдээ та юутэй. Тэгээ тэрнийг ингээ шалгаад үзэхдээ тэнд бол баярын авилгал авсан асуудалж байхгүй. Тэр Америкийн хэдэн хаусуудын учир начир хамгийн гол мөнгөний их усүр. Тэр байшингуудын
нэлээд хэсэг нь намайг Москвад элчин сайд байхад. Дараа нь бол засгийн газарт биш намын байгууллагад ажиллаж байхад. Тэгээ хамгийн гол нь оюу толгойн гэрээ байгуулагдах байтугай Сурагч байхгүй. за сураг бол байсан. Сураг байсан. Сураг нь байгаад байдаг. Гэрээ болоод орж ирэх асуудал байхгүй. Би тэр засаг масгад огт хамаагүй хүн байхад тэр байшингуудын одоо нэлээд хэсэг нь ихэнх нь авсан байдаг. Тэгэхээр одоо энийг чинь оюу толгоос авсан авилгатай холбох ямар шаргагүй болоод авилга гэдэг зүйл анги нь өөрчлөгдөөд тэгээд одоо баахан 60 хоног суулгагдсан 2-3 жил мөрдсөн юм. Яаж хоосон үлдээх вэ гэж л одоо бодно үстэй. Тэгэл яг одоо миний найз хамгийн их хохирсон хүн бол энэ Петровсын түүцийн дарга Давааны мөж миний баг залуугийн минь найз л та. За би яг улс төрд байсан хүн улс төрд гаргасан шийдвэрийнхаа төлбөрийг янз янзын байдлаар төлдөг юм байж. Тэр хүн миний найз багаас минь байсан. Тэр хүн давхар ялавч шаран моронгоор явж ингэж хохирсон байдаг байхгүй юу. Тэр компаниуд бол аль одоо 2000 оноос юм уу да 2001 оноос гэдэг үлээ. Аюун Хумайнс гэдэг компанитай шатхуу нийлүүлэх гэрээтэй гэрэн жил болгон автоматаар ингээд сунаад явдаг. Тэгэл одоо имэл гэрээтэй болсоо би дундуур норох шаардлагач байхгүй болцооч байхгүй. Тэгээд одоо хуулийн ангийн 1-2 дугаар курсын оюутанд хүртэл бидний хэргийг аваад өгөх юм бол тэнд процессын алдаа 10,000 байгаа юм. Тэгээ хамгийн гол нь бол бензиний тухай нэгж асуудал мөртөн байсалтын үед байхгүй. Шүүхтэр гинт гаргаж ирж байгаа байхгүй. Танаас тэр тухай ерөөсөө юм асууж байгаагүй байхгүй. Асуух юм бол бид нар хариуг нь өгнө шүү дээ. Тийм болцоо өгөхгүйгээр л хондоо шүүдэг технологи байдаг юм болоо да. Олон хүний юмыг асууж байхад бол нэг ч асуугаагүй асуудлаар аваачаа сүлд нь алах зогчдөг юм билээ. Тэгээ яг энэ маань зөвхөн надад тохиолдсон явдал биш шүү дээ. Тэр үед чинь бол яг энэ оюу толгойн гэрээг байгуулахад ямар нэгэн байдлаар эрт хожим хойно оролцсон улсуудыг л хамаарчлан татсан юм байна л гэж ойлгогдож байгаа шүү дээ. Улс төрийн агуулгатай хэрэг байсан юм байна гэж. Энэ дээр би нэр усын бичсэн бай. Таны номноос би авсан. Энэ 17-оос 2020 оны үед байж тээ. За та шорон зууж исэн. Ерөнхий сайд асан сайхан бэлэг. Сангийн сайд асан баяр цогт. Ерөнхий сайд асан инг сайхан. Ерөнхий сайд асан Эрдэнэбат. Шадар сайд байсан гам бол товтлогч юу. Энэ штэ би энэ номны зөвхөн нэг сэдвүүл дээр шорон байгаа юм. Тэгэхээр бол интернет дээргүй мэдээж юмнуудыг хойлоо ярьж одоо цаг бараад явах. Би шоронтой холбоотой хэсэг дээр бол би маш тодорхой бичсэн учраас энэ штэ ийм юм. Номны тухай ярьж байгаа учраас миний ухамсарт амьдралын үлэмж хэсэг нь улс төрийн хүрээнд өрнсөн учраас энэ дөрвөн номонд орсон үйл явдлууд ихэнх нь улс төрийн хүрээний амьдралын талаар миний одоо харсан үзсэн оролцож байсан юмнуудын тухай байгаа юм. Тэгэхдээ амьдрал гэдэг бол улс төр гэдэг бол амьдралын зөвхөн нэг хэсэг шүү дээ. Тэгэхээр би өөр хэсгийнхаа тухай ээж нь бол тэнд одоо хүний нөхөр аав зарим нөхдийн найз нь тийм ээ. Зүгээр Монгол улсын иргэний хувьд бол жишээлбэл үдсэн харсан юм аа бас оруулах гэж оролцсон байхгүй юу. Тэр чинь нөгөө дан ганц улс төр миний амьдрал гэдэг юмар бол би бас яваагүй байхгүй юу. Тэгэхээр энэ дотор бол улс төрд байна төр засгийн өндөрлөл пашна гэдэг үл шийдвэр гаргачлал байна гэсэн үг шүү дээ. Тэр гаргасан шийдвэр маань яаж гардаг юм бэ? Энэ шийдвэрүүд яаж гардаг юм? Ямар эргэлзээ дунд төрдөг юм? Тэр нь зөв байвал яадаг юм? Буруу байвал яадаг юм гэж би өөрөөр хэлэх юм бол энд ямар нэгэн байдлаар өөрийгөө өмөрөөд юм уу? Одоо нэг тийм инхийн цагаан тагтаа шиг юмтан гэж би алдаа гаргаж ирсэн бол алдаагаа шууд л бичиж байгаа. Энэ миний алдаа байсан байна. Одоо жишээл түрүүний битээр ярьлаа штэ. Одоо Путинтэй мардан асуудлаар ярьж байгаад тэгээд Астанад уулзахдаа бол үгүй хоёлаа сайхан уулзаад ярьчих юм. Заавал энэ төлөөлөгчдийг оролцуулаад
Ягаад яхан хоёулаа сайхан нөхөрсөг байдлаар хойлохнаа сууж байгаа ярьчихвал яасан юм. Хоёулаа сууж байгаа юм дээр бол гадаад юмнаас өнгөрөхгүй. За би бол орчуулагчгүй шууд харьцдаг байсан. Гэхдээ ядаж тэнд хүн байж тэмдэглэл хөтлөх хэрэгтэй байхгүй юу? Би тэрэн дээр алдсан байдгийг. Тийм тэмдэглэл байхгүй учраас Оросын талд эргүүлээд энэ хараа хоёр улсын ерөнхий сайдын ярьсан яриан дотор Канадын энэ компани оруулсан хөрөнгийг ийм байдлаар нөхөн олгох үүргийг Оросын тал хүлээсээн гэдэг ийм байх хэрэгтэй байхгүй юу? Тэрний үндсэн дээр дараа нь засгийн газар хоорондын комисс дээр тэр нь тусгай асуудал болон орж шийдвэр гаргах хэрэгтэй байхгүй юу? Би энэ дээр алдсан байдгийг. Надаас суулж одоо жишээлбэл Монгол улсын засгийн газар Монгол улсын төсөв $70 сая хохирсон байдаг байхгүй. Би тэрний гол буруутна. Тэр би буруу юм а бас бичих ёстой шүү дээ. Одоо янз янзын л одоо гэрээ хэлцлүүд яригдэж байна. Цааш одоо бид нар нүгэд явчих биш. Оросын холбооны улстай бид бол сайн хуршийн харилцаатай байх ёстой. Өөр арга зам байхгүй. А тэгтээ юм а хийхдээ энэ ах маань одоо ингээд нэгэнт хэлсэн юм бол баталгаатай юм оо. Энд дээр заавал нэг одоо ингээд албажуулаад байх хэрэг байхгүй гэж хөнгөн хуумгаа хандсан миний энэ дутагдал алдааг битгий давтаарай л гэж одоо жишээд би хэлж байгаа. Хийж чадсан юм а би хийж чадсан гэдгээр бас бахархалтайгаар хэлж байгаа. Би энийг ингээд шийдсэй. Тэрний ачаар бол одоо жишээлбэл ийм юм болсон гэдэг. Хувь хүний хувьд бол жишээлбэл алдсан унсан юм ерөөсөө ингээд амьдралаа дүгнэхэд янз янзын юм харагддаг шүү дээ. Тэгэхээр бол яах гэж энийг бичсэн юм бэ гэдээ өөрөө нэг асууж байна шүү дээ. Ярилцлага төгсөхүүднээс би бас энэ дээр нэг хэд гурав юм. Би өөрөө сайн одоо ханда өөртөө уулзах бололцоог энэ ном бичих үед надад олдож байгаа байхгүй юу? Нөгөө тодорхой тэмдэглүүд хөтөлж байна шүү дээ. Над бүтэн чимдаа тэмдэглийн дэвтэр байна. Сүүлдээ яг залхуураад одоо энэ компьютертэй уснаас хойш заримдаа тэмдэглийн дэвтэртэй биш компьютертай тэмдэглээ явдаг болцоход байгаа юм сүүлийн хэдэн жил. Тэмдэглийн дэвтэр бүтэн чимдаа юм ингээд ухаа суухад бол бүтэн амьдрал маань одоо ингээд эргээд дурсамж байдлаар сэргэж байгаа байхгүй юу. Тэгэд энэ дотроос би өөрийнхөө амьдралыг бас нэг тийм цэгнэх нас маань болчиход байна. Өнөөдрийгөө ойлгохын тулд өнгөрснөө сайн мэдэх хэрэгтэй байхгүй юу. Өнгөрснөө сайн мэдээд өнөөдрөө харахсны дараа ирээдүйд төсөөлөгдөн шүү дээ. Тэр яг бид бол бидний үе бол ингээд тухайн үед алдаж оноол хийж чадсан юм байна, хийж чадаагүй юм байна. Дараагийн үед маань бидний юм сургамж болоосаа билээ. Бид нар бол ингэж бодож мөрөөдөж явсан юм шүү. Ийм юмны төлөө яваад ийм юмд хүрч чадсан юмнууд бий бидэнд. Чадаагүй юмнууд бий. Буруу андуурч явсан юмнууд бий. Тэгээд энэ маань тэр талаас хүн тэрэг болоосаа билээ л гэж тухайдаа бичиж сууж байгаа. Би сүүлдээ нэр ийм за яг тэр төрүүчийнх нь бол 7 жилийн өмнө гарсан тийм хураангуй юм байгаа юм. Ийм 3 бот болчихно гэж би бодоагүй. Тэгээ надад өнөөдрийн ярилцлаганд орж байгаагийн ач холбогдол юу вэ гэхээр бол уншсан хүн сэтгэлдээ ярина гэдэг бол ном бичсэн хүнд хамгийн том урамшуул юм. Би энэ номд одоо яг нөгөө мессеж хэлбэрээр Twitter-т байдаг хүн DM хэлбэрээр за зарим хүн цаан таньдаг хүн утсаар яриад бас сэтгэлдээ хэлчих юм. Бүх амьдрал маань энэ гурав дотор байгаа юм биш. Тэгээ би зөвхөн сэдвийн тоо гаргасч дахиад энэ 3 бот хэмжээний сэдвүүд байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо 7 сарын 1-ний тухай. Би одоо уг нь бичсэн юм. Бэлэн болцсон юм. Гэтэл зарим зүйлийг ингээд одоо нууцаас гаргаагүй учраас би нэг ном гаргасныхаа төлөө улсын нууц задлсан хэрэгтэй. Дахиад нэг дуудагдаа Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анган шатны шүүхээр ийм сонсоод баймааргүй байна л да. Тэгээ албан ёсны шийдвэр гараагүй хаад 7 сарын 1 маань орж чадахгүй байдаг. Тийм ээ. Ярилцлага эхэлж байхдаа их хөрийн тухай асуулаа шүү дээ. Тийм. Их хөрөн дээр бол одоо над хэлэх юм зөндөө бий. Үүх түүхээс нь авахуулаад би одоо
энэ хоёр даргаыг бид хоёр одоо баг залуугаас үерхэж яваа хоёр. Энэ хоёр даргын одоо сайн мууг нь бол дийлэн долонгуул яриад явдаг. Энэ дээр бол одоо Монгол төрийн том зүтгэлтэн шиг байж чадсан гэдгийг би бас бичих ёстой гэж бодож байгаа. Ерөнхий сайдын хувьд бол энэ хөрийн асуудлыг олон хүн шийдэх гээд бараагүй байхад мань хүн зориглоод би шийднэ гэж шийдэж чадаагүй бол айгүй том улс төрийн эрсдэл байхгүй юу. Тэр эрсдлээс айлгүйгээр явсаар хагаад шийдсэн их хөрийн асуудлыг шийдэж чадсан дараа нь ерөнхий сайд болоод явсан олон улс бол түүний дотор надад жишээл 5 толгойн асуудал, оюутлагын асуудал өрийн дарамтгүй шийдэх ямар нэгэн байдлаар тэр хойд хөрш маань юу гэхвэл нэг өөрийн асуудалтай холбогдоод янз янзын нөхцөл бодол тавиад унж магадгүй шүү дээ. Тэгээ ингэж шийдсэн бидэнд ийм болцоо олгосон юм а гэдэг юм а би бичих ёстой гэж бодож байгаа. Өөр олон асуудал бий. Жишээлбэл монголчууд бидний тэрэн дотор миний хийсэн алдаа. Жишээлбэл би Английн хатан хаанд тийм ээ итгэмжлэгч уух бичиг барихтаа за Монгол улсын одоо төрийн бүснийг байгуулга танд 2 адуу бэлгэлж байгаа. Элчин сайдаар томилогдсон одоо ирж байгаа надаар дамжуулж энийг танд хэлээч гэж хүссэн юм аа гэдэг. Тэгж хэлсний ачаар одоо хатан хаан шинээр ирсэн элчин сайдтай бол нэг 5-10 минут л ярьдаг юм билээ. Надтай бараг 1 цаг илүү сууж байгаад ярьж байгаа байхгүй юу? Харамсалтай нь тэгээд тэр адуугийн би хөргөж өгч чадаагүй. Тэгээ монголчууд бол одоо ингээд үүхтүүхтэй том гүрэн гэтэл элчин сайдаараа дамжуулж худлаа амналт өгөөд тэр одоо адуугаа өгөөгүй байдаг. Тэгээ энэ тухай би бичих ёстой. Бид нар ингэж дэлхийн шившиг болж болохгүй шүү дээ. Тийм ээ? Тий. Тэгээ нөгөө юу вэ? Та ягаад нэг Английн компанитай бас нэг нөгөө Монголд нөгөө цахилгаан станц барихаар бүр тохироод ирээд сайд майттай уулзуулаад явсан байдаг. Тий. Одоо жишээл Монгол улсыг одоо хөгжөхөд асар их садаа болж байгаа хамгийн гол асуудал эрчим хүчний асуудал байна шүү дээ. Өвөлдөө хотоо хөлдөөчихгүй л. Цахилгааны хязгаарлалтаа сууж байна шүү дээ. Гэтэл бол ганц тэр биш. Би ерөнхий сайд болоод шивээ дээр бүгд наримт хятад улстай хамтраад 6 гигагийн 6000 одоо өөрөөр хэлэх юм бол манай энэ 4 дугаар цахилгаан станц 10 ширхэгтэй тэнцэх хэмжээний эрчим хүчний том цахилгаан станц бариад тэрнийхээ шаардлагатай одоо хэсгийг өөрөө аваад илүүдл хэсгээ 4 гигагийн урагшаа 2 гигагийн дотрол гэж ийм тэрнийг хийж чадаагүй. Яагаад хийж чадаагүй гэхээр би ерөнхий сайд болсноос хойш дараагийн гарч ирсэн улсууд дараагийн төр засгийн удирдлагуудын асуудал дээр ингээд унгатсан байдаг. Хөрөнгө мөнгө нь бэлэн Монголоос нэг төгрөгч гарахгүй. Хамгийн гол нь бол жишээлбэл тэр цахилгааны үн 1 цент нь 6.9 одоо өнөөдөр Монголд байхгүй нь баггүй юу. Ийм үнээр тийм ээ төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэе гэсэн 20 жилийн баталгаат гэрээтэй гэрөөнийхөө төслийг төр засагт өгөөд хахад ямар нэгэн асуудлаас бол энэ одоо жишээлбэл энэ сэдвүүдийг би заавал оруулах ёстой гэж бодоод байгаа байхгүй юу. Тэр ороогүй байхад бол жишээлбэл эдгээр бас бүрэн болж өгөхгүй байгаа юм. Тэгэхээр эдний чинь одоо ингээд нэг порцоор гаргах ёстой юм болов уу гэж би бас одоо нэгэнт ингээд эхэлсэн юм бол дунд нь хийж болохгүй дуусгах ёстой л гэж би хувьдаа бодож байгаа юм да. За баярлалаа. Асуултаас чинь би илүү гараад хэлчих шиг болоо уучлаарай. Хамаагүй шүү дээ. Ярилцлага хөдөлж байгаа хүнээс нэг таныг л одоо яриулах л гэж нэвтрүүлээд өрсөн байгаа шүү дээ. Тэгэхээр би асуусан асуугүй хамаагүй шүү дээ. Та одоо өөрийнхөө санал бодлыг илэрхийлэх эрхтэй байхгүй юу? Тэгэхээр ингээд бичсэн хүнд бол мэдээж хэрэг хүмүүс бол урамшуул махтаал дургүй ингэж хаав байх уу? Урамшуул махтаал ингээд сонсоход надад сайхан л байдаг. Хамгийн гол нь надад санаа оноо өгөөч. Жишээлбэл одоо шүүмж ирж байна л да. Шарангийн бүгд наримдах улс гээд хэтэрхий эерэг бичсэн юм уу да гэд. Би бол тэгж бодохгүй байна. Одоо яг миний одоо сэтгэлд тийм ээ тэнд өнгөрүүлсэн 350 хоног байдаг. 365 хоногт 15 хоног дутсан байдаг. Би 20-нд ороод 7 сарын 20-нд ороод 22-нд
7 сарын 5-нд гарсан байдаг байхгүй юу? Уучлаарай тэр нөө 18 онд суусан 60 хоног чинь тийш Орос ороогүй юу? Тэр ялын юм руу чинь нийт ялын юунд оролгүй орсон байх тий. Оржил тооцгол. Тэгээд нөгөө нэг ажил хийж байгаа шагналын өдөр гэж шагналын хоног моног ингээ магадлан тооцно гэдэг бол дээд тоо юм билий. Би миний ухаан өрөхгүй юм билий. Надтай хамт суусан тэр В гэж нэртэй нэг хүн байж тэр тооцоод наадмын өмнө гарна гэсэн. Тэр өвөгийн тооцоо яг л байсан. Наадмын өмнө гарахаар л болсон. Хөдөлмөр хоног тасраагүй учраас тэгж явсан байхгүй. Гэх мэтэр одоо энэ дээр хитрхи эерэг битсэн гэдэг ч юм уу. Эсвэл энд орсон юмнууд онцог дарааллаараа биш байна. Оочин цоочин байгаад байна гэж шүмжил ирж байгаа юм л да. Тий. Тэр яагаад та ингээд дурсамж юм болоод ингээд цаг хугацааны дараалал бичээгүй юм бэ гэж би гайхчихс тэрийг. Би цаг хугацааны дараалал бичсэн олон дурсамж өөрөө уншсан. Би бол дурсамж унших их дуртай. Онцгийн дараалал бичсэн юмны дунд нь ороод миний нойр хүрээд эхэлдэг юм. Тэгэхээр энэ бол биш үү? Бүхий л амьдралаа би энийг буулгыг гээгүй шүү дээ. Миний амьдрал тохиосон. Миний энэ одоо ой тоонд үлдсэн үйл явдлаа та ерөөсөө санаандгүй аргаар тэр нөгөө нэг 60-ны бутархай гэдэг биш үү? Арманда шарж гнуулаа зоос гарч ирэхэд тэр заавал нөгөө жижиг мөнгөнд одоо тэмдэгтээсээ том гэж гарахгүй ш толилдол буудаг шиг адилхан контраст үүсгэх юм болоо да гэж надад бодогдоод байгаа юм. Тэнд одоо жишээлбэл шоронд сууж ирсэн хүн дараагийн юм дээр Путинтэй хэлцээр хийгээ сууж ах шиг. Миний амьдрал яг л юм. Тийм байна. Гэтэл бол баг байхдаа одоо жишээлбэл тийм ч учраас тэр уншигдах нь тийм хордон байсан юм байна. Би бол одоохондоо номыг эвлүүлсэн хүний хувьд бол миний бичсэн юм үнэн байхаасаа гадна хүн нэг залхуутай юм биш байгаасаа билээ гэж бодоод өөрөөр хэлэх юм бол эн чинь ингээд контраст үүсгэж байгаа санаатай юм л да. Чадсан юм уу гэдэггүй. Чадсан байна тий. Жишээлбэл одоо энэ гурван бочин за нэг 400 гаруй хуудастай гэж бодохоор энэ чинь хэд юм 1000 за 400 би 6 хоногт л уншаал дуусгасан шүү. Нэг надад ямар ч тийм хэцүү юм байгаагүй бүр улам ингээд би ч шүн бүр 1-2 хүртэрийн төр уншчихлаа шүү дээ. Тийм би одоо ингээд бас тэгж санаандгүй дарааллаар хийсэн хүний сонирхлыг бас тийм алгуулгачихгүй юм байна. Нөгөө талаас биш үү? Өдөр болгон тэмдэглэл хөтлөө тэрэн дотроо биш үү? Нэг санааг товч тодорхой илэрхийлэх шаардлага тулгарч байгаа юм л да. Тэр тэмдэглэл хөтлөхөд. Тэгэхээр энэ текстүүд маань би урт өгүүлбэр дэх дургу. Тэгээд нэг тийм чайман сонин үгнүүд ингээд оруулсан байхад бол юм уншихад хэцүү болоо явчихдаг. Нэг өгүүлбэрний хуудсанд эхлээд тэгээд бараг дараагийн хуудсан дээрээ төгсдөг тиймийг уншихад хүнд их ядаргаатай байдаг. Тэгээд уншигчаа хүндлээд ойлгох, уншихад нь амар болгох одоо бичлэгийн янз бүрийн аргууд байна л да. Би одоо бүх насаараа л тэнд суралцж байгаа хүн. Сэтгүүлч хийсэн хүний хувьд бол сэтгүүлчийн ажил хийж исэн хүний хувьд бол энэ бичлэлт гэдэг юм бол бас агаартай агааргүй байх, хүнд хөнгөн байх, дотроо их олон ялгаатай юм байна гэдгийг одоо би дал хүрж байгаа хүн энийг нийлүүлэхдээ бас өсөрхий анхаардаг байж. Тэгээ надад бол сайхан багш нар бий л дээ. Одоо мэдсэрүүн байгаа багш нар ч л байна. Бурхан болоод явцсан битсэн юм үлдээсэн улсууд байна. Тэгээ би бол одоо дараагийн юм одоо хийх ёстой үүрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхээр энэ номонд гарсан сайн муу юмыг минь одоо илэн долонгоо хэлж өгөөсэй лээ. Нэпкон одоо зохион байгуулж өгнө гэсэн. Одоо ном уншсан хүмүүсээс одоо санаа оноогоо хэлэх, тийм ээ, шүмжиллээ хэлэх, махтаалаа бас хэлэх. Мөн асууя гэсэн асуултаа асуух тийм зохион байгуулна гэсэн. Тэгээд тэр юмд маань та очоорой гэж би танаас одоо хүсэж байна. Тэг заавал очин тий. Би зүгээр дээр одоо 2-3 жилийн өмнө би Бабартай уулзаад энэ ихний ботыг асууж яхад энэ баг 30 мянган ширхэг эвлэгдсэн гэжсэн шүү. Би тэгээд сонссон. Ягдгүй л ийм 30 мянган ширхэг эвлэгдсэн ном Монгол улсад байдгүй юм лээ. Байгаа хөө. Сүүлд би Ленний бот гээд 30-аас илүү хэлсэн байлгүй. Юу гэ? Ленний бот энэ тоглож байгаа шүү. Баабрын ном бол юу 30 мянгаас даваад гарцсан. Тийм үү. Манайд одоо мундаг өчтөг болсон.
Тэгээд би энэ гурыг би авахгүй Небукаднецар очоод би бас Баабартай таараад тэгээд битээр жоохон буу халаа суусан. Тэгсэн тэгжээлээ. Тэр анхны тэр нөгөө номны баяраар та очоод нэг гарын үсэг зураад ингээд номоо ингээд яхад тэгэхэд 1000 бот тэр өдөр зарагдсан гэж байна. Одоо 3000 ширхэг гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээ ийм юу бол бас урд хойчд байгаагүй гэж хэлээ. Тэгээ яг хөдөө тэгээд нэг зурх гар нь ганц учраас хүмүүс бол цаг гаруугийн очир зогсож байгаа. Тэгээ зарим нь бол нэг тийм сайхан дулаахан ч өдөр байгаагүй шүү дээ. Жохон бороо шивэрхгээд. Тэгтээ бол би ингээд нэг гараар бичихээ болоод хүн залхуурах дээр ч нэг буруу юм формалдчих юм. Би хурдан бичиж чадахгүй. Тэгэл одоо нэг хүнтэй 2 минут гэхтэр чинь л одоо тэгэл цагт одоо очны хүн. Тамга байт юм байл. Гэхдээ тамгалуулж явахгүй шүү дээ also. Тийм ээ. Бас одоо тодорхой хэмжээнд өөрт нь хандсан хэд гурван үг хэлэх ёстой шүү дээ. Тэр хүмүүсийг тэр хүмүүсийг хөндлөөд би тэр өдөр бол нэг 6 цаг суусан. Тэгээ уг нь 2 цаг гэж хэлсэн тий 1 цаг. Тийм байсан баг. Тэгээд одоо энэ хүмүүс ингээ байгаа юм чи та явчих болохгүй гэл зохион байгуулж байгаа залуучууд намайг хөдөлгөөгүй л тий. Тэгэхдээ кофе хүнсмүсээр бол таслаагүй. Тий өдрөөсөө тий болсон тий. Над бол ихээхэн урамтай байсан бөгөөд би бол зохиолч хүн биш шүү дээ. Би нэг ном гаргадаг ч хүн биш. Зүгээр одоо би харин энэ дээр нэг гарчгаа өгөхгүй дотор бодоод байсан байхгүй юу. Зохиолч баярын 3 бот ном гэж бичсэн. Ямар юмны зохиолч юм бэ? Зохиолч бол айгүй таныг дургуутсах байх гээд зохиогч гэхээр одоо ном хэвлэлд таагдгүй ч юм болов гэж таад тэгээ зүгээр баярын ингээд үлдээцээ. Би бол зохиолч биш. Би сэтгүүлчийн ажил хэсгээр эхэлж байсан маань надад бас их хэрэг болж байна. Юм бичээд суухад бол ер нь бас одоо хүний амьдралын бас их тийм хуур моментод байхгүй юу. Юм бичиж суухтаа бол чи өөрөө өөртөө харьцаж байгаа шүү дээ. Одоо энэ цагт бол бид нэр өөртөө дотор хүнтэйгээ гэдэг шүү дээ. Ярих уулзах заримдаа марган шүү дээ. Энэ өгүүлбэрийг би ингэж бичих ёстой юм уу? Өөрөөр бичих ёстой юм уу? Чи яагаад энэ дээр ингэж мөлийлгэж байгаа юм бэ? Байсан байдлаар нь бичнэ шүү дээ. Энэ номонд биш та худлаа юм байхгүй. Гэтэ бүх хүн бас байхгүй. Тоо. Бүх хүн бас байхгүй. Бүх хүнээ дэлгэдэг юмтан гэж байхгүй. Яг хэвлэхийн өмнө би зарим тодорхой үйл явдалтай, зарим тодорхой хүнтэй холбоотой нэлээд хэсэг юм хассан. За. Хүн бол бас ингээд энд ингээ бичээд үлдээч бараг баримтчих уулчиж байгаа байхгүй. За хэрэггүй юм уу да гэж бодоод гэтэл ийм эрхэлж байгаа улсууд ийм эрэлт хэрэгцээтэй ном гаргая гэсэн бодолтой хэвлэлийн газар чинь тийм юм байгаасаа билээ гэж хүсдэг тийм ээ. Тэгжиж ил эн чинь одоо хооны хүний сонирхлыг илүү өдөөж байгаа тийм ээ. Борлуулалтан сайн болдгийн байгаа үстэй. Гэл эн чинь хүн ёсны бас харилцаа байгаад байна шүү дээ. Бодож байгаа. За яг сүүлийн редакцийг би өөрөө өгнө шүү гээд. Тэгээ яг хэвлэлийн газрынхан маань зарим юм дээр нь бол яаж байгаа юм бэ? Яг энийг аваа хийчих байгаа юм байл гэнлээ. Энэ бол тэрэн дээр нь Санжин баяр гэж байгаа биз? Би шийдэх байхгүй. Хэвлэлийн газар шийдэхгүй. Юугээ үлдээх үү? Юугээ авах вэ? Энэ ч гэсэн нэг онцгой эрхийнхаа дагуу за энийг авчихъя да гэж. Зарим имийг эргэлзэж байгаад би үлдээсэн. Тэгээ яг энэ одоо дурсамж бичихийн нэг гол утга учир бол тэр л юм билээ л дээ. Гол нь үнэн байх хэрэгтэй. Тэгээ энд байгаа улсуудын дийлэнх нь амьд сэрүүн байгаа учраас энэ худал юм бичих надад бололцоо байхгүй. Ирэх байхгүй. Тэгээ худал дурсамжаар хүн ер нь яах юм бэ? Нөгөө талаас бүх хүннийг багтаасан уу гэж надаас нэг залуу асуунлээ. Бүх хүнний ярддаг юмтан гэж ерөөсөө байхгүй шүү дээ. Өөртөө авч үлдэх юм гэж бас байна шүү дээ, тийм ээ. Янз янзын учир шалтгааны үүднээс түүний нэг нь хүн ёсны харилцаа. За яах юм дээ? Одоо ингээд бид нар засаглах үедээ засаглал өнгөрж байсан, хүн болгон алдаж амж байсан. Энэ дотор тэрнийг нь заавал би гаргаж ирээл энд үлдээгээл хэрэг байна уу да гэж. Тийм учраас энэ одоо бичсэн юмныхаа талаар би сан сэтгэл шүүмж мэдээж хэрэг урам
урамгүй бол одоо хөдлөхгүй шүү дээ. Та магтах юм үнэхээр байгаа бол үнэн магтаал бол бас л хэрэгтэй байдаг. Тэгээ гол нь бол би санаа оноо авмаар байна. Маш олон сэдв бас байгаад байгаа юм санаа нь. Тэгээ альнийг нуруулах уу, альнийг болох уу гэдэг ингээ яахлаар тодорхой сэдвэн дээр над санал өгөх одоо юм юунууд одоо олцсон одоо бид нар чинь нөгөө нэг сошиалд байх дээр бол нөгөө нэг комментээр ирж штэ. Тэр юмнууд омыг их сүрхийд итгэж байгаа. Тийм учраас би өнөөдөр энэ ярилцлаганд орсондоо их баяртай байна. Тэгээ танахаар дамжуулаад янз янзын санал ирэх юм бол тэр нийгмийн одоо бас уламжлж өгөөрэй гэж та хүсье. Ингээ их баярлж байна. Би хувь уншигч хахад хувьас би танд түг саналаа хэлэх үү. За. Та ингээд нөгөө нэг одоо Оросын талаас гэдэг юм гоо ер нь Орос хүмүүсийн талаар айгүй их юм битсэн байлээ. Одоо өөрөө та мэдээж одоо ажил үүргийн хуваараар одоо Орос төрчдөгөө бас л том жижиг дарга нартай зөндөл уулзч явсан байх. Тэр тухай бас дурсамжийг сонирн байх бах. Лавл миний хувьд. Тэр улсуудын одоо хэний Путиний цэнхэр нүд гэдэг шиг одоо ший даргын юу ч гэдэг. Яг ший даргатай би бас хэд уулзч байсан. Гэтэ энд нэг онцлог байна. Одоо Оросын талын нөхдүүдтэй бол би орос хэлээр нэрчдэг учраас ямар нэгэн одоо тийм дамжлага хүн байхгүйгээр харьцаж болж байгаа юм. Над хэтэл байхгүй. Ихэнх нь бол албаны юм ярина. Тийм хоёр хүний харилцааны ямиг орчуулагчаар дамжиж ярьдаг шиг утгагүй юм байдгүй юм бэл. Тэр бол зүгээр л ингээд нэг тийм албаны юм болол дуустав. Энэ юмнууд чинь бол одоо энэ дотор нэлээд олон орос хүний нэр ус юмнууд байгаа. Миний амьдрал тийм байхгүй. Би одоо ингээд улсын маанч түүх юм, хувь хүний маанч түүх тийм. Оросууд бол бас их тийм том орон зай эзэлж байсан. Ийм учраас би орос хүнийг дурсахгүйгээр ихэнх нь сайнаар дурссан болов уу гэж бодож байна. Тийм. Тэр нь бол өнөөгийн явуулж байгаа бодлогыг нь одоо би буруу байна гэж Монгол улсын иргэн хүний. Би өнөөдөр ямар ч албан тушаал байхгүй хүн шүү дээ. Давуу тал нь тэр байхгүй юу? Албан тушаалтай хүн юм бичихгүй шүү дээ. Тийм ба. Бичихгүй шүү дээ. Хэцүү шүү дээ тэр чинь. Монгол улсын жирийн иргэн болсон хүн бол туулж өнгөрөөсөн замаа тэр үед бодож исэн бодлоо арчилсан учраас улс учраас манай чөлөөтэй байхгүй. За нэвтрүүлгийн цаг өндөрсөн байна. За тань одоо сүүлийн үгийг танд үлдээе. Би ер нь хэлчихлээ дээ. Хэлчихлээ. Сүүлийн үг хэн чадаа хаашаа юм. Сүүлийн үг надчуудаа тийм баха зүгээр. Тэр чинь нөгөө нэг алах зохих юм сүүлийн үгээ хэлээч гэдэг юм байлээ. Би хэлээд нэмрүүл юм байна гэж би ойлгосон. Баярлалаа. Сайхан танай телевизийн нэвтрүүлгийг би үзэх дуртай ялангуяа өөрийн чинь хийж байгаа ярилцлагууд яг одоо өнөөдөр амьдралд монголчуудын сонирхож байгаа, санааг нь зовоож байгаа тийм асуудлуудаар их маш сонирхолтой ярилцлагууд хийдэг учраас одоо энд хурж ирээд ярилцлага хийвэл яасан бэ гэдэг саналыг би шууд хүлээж авсан. Тэгээ би энд студид ганцхан сэдвэр биш өөр бусад сэдвэр бас одоо орж ирэх юмсан гэж бас боддог. Нүүр тулсан ярианууд хийж болно. Дугуй ширээний ярилцлагч хийж болно. Ямар нэгэн байдлаар өнөөдөр үнэн бодит мэдээлэл олон түмэндээ хүрэх ёстой юм байна л гэж бодож байгаа. Тэгээд би үнэн бодит мэдээлэл энэ бол Монголын түүх юм шүү дээ. Тэгвэл баяр гэдэг хүний өчүүхэн өнцгөөс ганцхан хүний амьдралаар дамжуулаад яаж байгаа түүхэнд нэмэгдэх юм. Би одоо шиг олон хүнийг одоо энэ өөрийнхөө дурсамжийг бичээч гэж хүсдэг, заримаас нь шаарддаг. Гомсронгойг би одоо шаардсаар байгаад 2 бат дурсамжийг бичүүлсэн хүн шүү дээ. Тэгсэн. Маш сонин тийм зүйл. Одоо оншууртай, маш одоо урд өмнө бас төдийлэн сайн мэддэггүй байсан зүйлүүдийг гаргасан. Одоо би Баабрыг өөрийг нь хэлээд байгаа. Чи одоо дурсамжаа бичих ёстой хүн. Баттул одоо миний сайн таньдаг улсууд байна. Дашимтунгойг одоо би за харин одоо яад юм бэлээ л гэдэг юм. Уг нь байна шүү дээ. Энэ бүгд чинь нийлжээж Монгол улсын түүх байхгүй. Тэгээ бид нар бол их маш
сонирхолтой үед амьдарч байгаа үе манай үеийнхэн амьдралынхаа хагасыг нэг улсад амьдралынхаа хоёр дахь хагасыг өөр улсад өөр улс болох гэж яваа энэ үед амьдрна гэдэг бол бас л бидний аз завшаа юм да. Яг хөө хятадын тийм зүрх байдаг юм гэлээ л дээ. Шилжилтийн үед амьдрдаг яасан зүгээр мэтэн байж хий гэж. За. Тэгтээ яг хөө амжиргаа юун талаасаа юм цэгцрээгүй гэдэг талаасаа хүндрэлүүд байна л да. Хувийн талаасаа бол энэ чинь маш сонирхолтой үе байхгүй юу? Шал ондоо номлолтой байсан, шал ондоо одоо шүтэнтэй байсан улс одоо бид хаашаа явж байгаа билээ. Энэ явж байгаа замдаа бол дандаа алдаад байсан ч бас байхгүй. Дандаа оноод байсан ч байхгүй. Хүний л амьдрал хойно алдаж оноод ингээд явж байгаа юм. Тэрний тухай л хувь хүний өчүүхэн одоо Монголынхаа түүхэнд оруулж байгаа одоо түүхийнх нь бас нэг өнгийг гаргаж байгаа санаатай миний дурсан юм шүү. Тэгээд одоо энийг маань хүндэтгээд гараад удаагүй хахад намайг ингээд нэвтрүүлгээр оруулж байгаа би их талархаж байна. Тантай дахин уулзах хүсэлтэй байгаа шүү гэдгээ нэгээр илэрхийлье. Их баярлалаа. Баярлалаа. Манай нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Ингээд одоо таны цаашдынх нь уран бүтээлийн ажилд өндөр амжилтыг хүсье. Их баярлалаа. Тэ. Дараагийн 3 бот гарахт нь хоёулаа дахиад ингэ сууж явах хаа гэж ингэж найдаж. За ерөөл утгашгүй. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.